За өнөөдөр гоё ховсын тухай ярина. Ховс эмчилгээ гэж юу юм? Ямар асуудлуудыг шийдээ. Тэгээ би яг өөрийнхөө жишээн дээр жишээ авч байгаад ярина. Тэгэд Германд амьдардаг Түмэн Ишигтэйгээ өнөөдөр энэ тухай ярилцсан. Ишгээ өөрийгөө танилцуулж гоо. Наг хөвгөө огт Түмэн Ишиг гэдэг. Би Герман улсын Берлин хотноо одоо нийт 23 дахь жилдээ амьдарч байна. Миний үндсэн мэргэжил бол соёлогч. Доор би бас онлайнаар сэтгэл засалж хийдэг. За тэгээ ер нь үндсэндээ бол хүмүүсийн сэтгэлийн шарх одоо сэтгэлийн блог гэдэг зүйлийг тайлж өгдөг. Тэгээд сарнаатайгаа хэрхэн сарнаагийнхаа асуудал дээр хоёулаа тийм ээ одоо ажилласан тэр тухайгаа ярих уу. Тэгээ тэгээд Ишгэ чин Берлинд нутгийн Индия 23 жил болсон. За би ингэсэн аахгүй. Яг би ч одоо ингээл бяцлал хийгээл янз бүрийн болоод ингээл өөрийгөө нэлээд ажигладаг болсон байж байгаа. Тэгсэн чинь надад нэг эрэгтэйчүүдтэй нэг юм асуудал байгаад идэг байхгүй юу. Одоо би ингээд эрэгтэй хүнтэй ингээд найз гэд ойлгож байгаа яг найз шиг харьцаад идэг айгүй амар. Гууч эрэгтэй хүн гэнгүүт ингээд нэг айгүй сонь найз болтол ингээд айгүй нэг юм сонь тодорхойгүй ингээд жирэхэд нэг юм айгаад идэг юм сонио харилцаатай байгаад идэг байхгүй юу багаас. Тэгээ тэрийгээ ингээд олж харчаад энэ одоо ямар сони ингэж айгүй гайхаад хэсэг явахгүй юу. Тэгээ явж яснаа гівгэнт нэг өдөр айгүй шийдмээр санагтаад яа тэгэхээр тэр хүн чинь ингээд тийм болохоор чи ингээд ажлынхаа залуучуудтай болохоор ажлын залуучууд юм чи ингээд харилцаа тодорхой байна шүү дээ. Найз залуугууд найз эмчигээ харилцаа тодорхой. За тэгэнгүүт тэр хооронд бусад хүмүүсийн харилцаа амар тодорхойгүй би ингээд амар чихэд яана гайгаад ирлээ. Гэтэл хүн амын чинь бараг 50% нэрхтэй ах чинь 50%-аас найж явах юм ааш. Тэгэж бодоод нэг өдөр сууж ирснэ. За надад чи би өөрөө энэ асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Энэ айгүй бага насны шарах мархаа гэдэг. Бага насны шарахтаа үе би яг бодоод олцсон байхгүй юу. Эрэгтэй хүнээс би хаанаас ингэж их хайлаа, ингэж айсан гэрвшээ одоо юу илээ. Тэгээ бодсон чи яг тэргээ би бодоод олцсон. Тэгэн гутаа шууд нөгөө бэлэнчлэх дуртай юм чи яа. Хин надад тослох билээ гэнгүүтээ за хишгээтэй яриг. Тэгээ би хишгээлөө залгаад хүүшээ завтай байна уу? Надаа нэг ийм асуудал байна. Ингээд тэр одоо миний бага насны тохиолдож байсан энэ явдлаас болсон юм шиг байна. Би тэгээ ямар явдал тохиолдож байсан бас дараа хэлж өгнөс. Тэгэхээр ийм хүү явдал айгүй охтод бүр амар их тохиолдсон юм бэл би өндөө тийм гэж бодог. Тэгэл ясан чи хишгээ тэгээ яг завтай байна гэж таараад тэгээд битээр энэ нөгөө Volkspark руу Volkspark үл энэ амар гоё парк болцож ирж байгаа л тий хоёлаа. Тэнд суугаад хоёлаа нэг сандлынхаа нөгөө нэг зөөлөвчийг чигтсэн. Чишгээ бас айгүй хөөрхөн нөгөө нэг савта халуун цаймаа авчирчтэй би бүр тгий гэж юусоо бодоагүй. Тийм. Ер нь хоёлаа бас нэг сайхан агаарт хоронгоо та пикник хийгээд тэр өдөр чинь сайхан дулаахан сайхан байсан шүү дээ. Тэгээд ер нь би бол ийм чөлөөтэй задгаа орчныг ер нь бол айгуу сонгодог. Яагаад гэвэл би тэнд ер нь бол үнтэй ажиллахдаа би нэгэнд хүүхэд насны сэтгэлийн шарах тийм ээ. Одоо ер нь өнгөрсөн цагийн одоо сэтгэл зүйтэй ажиллахад би тэр сэтгэл хөдлөлөөр нэргээ тайлдаг. Тэгээд ойлуулдаг, чарлуулдаг. Тэгээд санаа миний юу гэж байгааг ерөөсөй ойлгохгүй тий. За юу юм бол та гэж хавс гэхлээр л нөгөө нэг би одоо далдыг хүчээр ч юм уу скол нэг өөр хүчээр удирдахад ингэж ер нь бас хүмүүс ойлгодог юм шиг байлаа. Миний хувьд би зөвхөн хавсын техник аргачлал буюу одоо хүний үг хэл ярианаас нь айгүйх энэ хүн ямар ихтгэл өмшил тэгээд байна, хаана гаццсан гэдэг үнтэйгээ маш сайн ярьж хагаад тэгээд одоо хүүхэд насны шарах гэдэг маань өнгөрсөн цаг юм чинь би өнгөрсөн цагийг би эргүүлж чадахгүй. Харин өнгөрсөн цаг дах нөгөө сэтгэл хөдлөлийг одоо өөрчилж тэгээ осны тэнд байгаа буруу ихтгэл өмшил, гомдол, харуулсал гэдэг зүйлийг нь л өөрөөр нь л одоо тайлж өгдөг гэж хэлье да. Тийм тэгээд сарнаага бас яг тэр хоёулаа хамт суухад сарнаатайгаа илүү танилцсан. За хүүхэд наснд нь юу болсон, одоо яаж тийм ээ ямар гэрт хинээр хүмүүжигдсэн тэр зүйл юу болсон гэдээ хоёулаа нэлээдгүй ярьсан тийм ээ. Тэгээд
Миний хувьд бол ингээд сэтгэл зүйтэй ажиллаж байгаа, сэтгэлийнхээ шархтайгаа ажиллаж байгаа хүнийгаа маш сайн сонсдог. Тэгээд тэр гараад байгаа үгээр нь итгэл үнэмшлэр нь энэ хүн ингээд итгэж байгаа юм чинь, энэ хүн ингээд гомдсон байгаа юм чинь гэдгийг би эхэлж маш их сонсдог. Дараагаар нь би булчингийн тест хийдэг. Яагаад гэвэл эдгээр одоо хүүхэд наснаас ахуулаад тэр байтугай эхийн урагт байсан, эхийн бодол эсвэл урагт байсан бас гомдлууд гэж байдаг. Тэгээд тэр зүйлүүдийг би бас булчингаар нь шалгадаг учир нь бид нар энэ бүх болж байгаа амьдралын явдал болж байгаа бүх зүйл мань энергийн төвшөнд бидний махан биен дээр суучдаг. Тэгээд за хэл яриаг нэг сонсож үзэн дараа нь энэ одоо махан биен дээр нь булчингаар нь тэрийг дахиад би шалгадаг. За тэгээд байгаа асуудлыг тодорхойлцоод нэгс нь онцлог хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Тодорхойлоод тэгээд ажиллаж байгаа хүн маань ч гэсэн өөрөө нэрээ тийм юм гэдгээ бас өөрөө ойлгож ухаарах хэрэгтэй. За тэр зүйлүүдийг одоо би өөрөө өвтөөч нотолдог, ажиллаж байгаа хүнтэй ч за ийм байх шүү гэдгийг нотолж харуулад тэгээд одоо үйлчлүүлэгчтэйгээ тийм ээ засал гэж байгаа хүнтэйгээ ажилладаг. Тэгээд Сарнагийн маань хувьд би одоо төрүүлээд ярьчих тийм. Би яг ийм асуудал гэж би анх бодож ирсэн байхгүй. Одоо би нэг 5-6 дугаар ангид л байсан юм шиг. Манайх чинь микс гэдэг байсан. Тэгээ манай байрны хувьд орчин соёлын төв байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэр замаар чи машин зашин бараг явдаггүй. Тэгээд нэг өдөр манай ах чинь ингээ загас тийжээ. Би загасны амьд хоолны хайр дуртай. Ахаас бүр ингээ гуйдаг. Би явъя дүүдэхүү. Тэгээ сэлб гол руу яваад амьд тоолт хүчээд буцаа явж исэн чинь яг тэр зам дээр ингээ хойноос ингээ байрныхаа хойноос нь ордог байхгүй. Тэгээ орхоо явж исэн чинь манай сургуулийн одоо 9-р ангийн хүүхд юм шиг байгаа. Эрэгтэй хүүхд. Дайрлаад тэгээд намайг энэ нэг Эрцэнкагийн хашаач нэг юм том автангууттай ингээ дээр нь суух хөтөлгөө гараад ингээ алхаад баг хөвтгэр тийм өргөн хашаат байхгүй. Тэн дээр ингээ гаргаж тавьж суулгах гэснаа. Үнсээд тэгээд надад тэр нь ямар олиг байх вэ тий. Тэгээ би айж байгаа байхгүй юу? Айгаад тэгээ тэр хүч хүн явдггүй, машин явдггүй. Яж хаад хүүхдүүд гадаа тоглоагүй байдаг. Тэгээ ингээд нөгөө дээшиг айгу өндөр болохоор харагдахгүй. Тэгээд тэн дээрээс манай ах цонхороо харж ийн энэ гэж улаан ярьчиж арайж мултарсан байхгүй юу? Тэгээ бодоод исэн чинь эрэгтэй хүнээс одоо нэг айсан юм гэвэл багтаа айсан юм гэвэл энэ л байгаадахгүй. Тэгэл би за энэ л яг асуудал болоод байгаа юм байна. Миний тэр эрэгтэй хүнээс айдаг хэмжигдэх занд чинь энэ л асуудал болоод байгаа юм байна гэл. Тэгэл ишгэрэг утас цохиолоо. Тэгээ бид хэд чинь ингээл нэг айгүй юм ярьдаг мөртлөө хизээч тийм аим гүн төвшний юм ярьдгүй юм байна л та. Энэ чи би өөрөө мартсан байгаа юм чи яах юм. Тэгээ нөгөө хамаг санах байгаас самнажиж ингээ олж байгаа хгүй би одоо хизээ юунаас яатсан юм бол гэл бодвол тэгснэ нэрээ тэгэхэд нэг тэгжсэн гэдэг. Тэгээд нөгөө банд чи хөрх яах вэ? Тэг чи одоо 9 дугаар ангийн тийнейжер тэгэл би тэгэл тэнцэн чи гэсэн явж исэн ч юм чи жигцэл гар явж исэн л ахгүй. Тэгээ тэн дээр би ингээ бодож момдоод яг тэр үедээ толгоогоор заах тэ хөрхий тэгээд хөвгүүд тэгэл хэцүү л байдаг юм шиг байгаа. Тэгээд ингээ байж исэн чинь яг л тэрнээс л өөр юм орж иртгүү. Тэгэл тэрийг байх гэж бол нөгөөдгөө байрч аваад хишгээр уцтал заа уулзъя гэд. Тэгээ уулзаад баах юм яриад. Тэгээ гол нь тэр чи би хинт ч хэлээгүй. Нөгөө банд чинь за чи хинт ч дийлэр гэх юм. За хинт ч хэлээгүй. Тэр чинь бас нууцж байгаа юм чи тэр чинь нөгөө айгүй эвгүй хүлээлгээс гадна нөгөө тий яг өөрөөсөө нууцж байгаа юм чинь тий. Тэгээд тэрийг ингэж болоо. Тэгээд дараа нь ингэж сонссон чинь хүмүүст ийм түүх айгүй хүйд юм билээ шүү дээ. Тэгэл ишгээтэйг эхэлсэн тий. За тэгээд тэрнээс хойш процесс нь чи яг би ч одоо ингээ уйлаад дуулаад гашгараал юу болов битэр чи тэр нэг цаг илүү. Тэгээд гадуур нэг хүмүүс хэл ойлгохгүй сайх юм да. Тий. Тэгээд би хэлдэгтэй Сарнаа нөгөө нэг чамайг хамгийн их сайнаар мэддэг хүн чи. За тэгээд чи хэдийд юу болсон, хаагуур яваад, яасан, ийсэн гэдэг юм бол хүн бол ерөөсөө маш сайн мэдчихэдэг. Би бол далдыг харагч биш. За тэгээд тэр хүн одоо энэ л байх гэдээ буцаад байгаа зүйлээс нь эхлээд явж итэл дараагийн асуудлууд нь ингээд одоо
энэ цаад шалтгаан нь ийм юм байна, уг нь ийм юм байна гэдэг зүйлийг бол би гаргаж ирдэг тий. Тэгээд яг үндсэндээ нөгөө хүүхдэр бол бид нар нэг шин тийм ээ одоо дэвтрийн цаас гэж бодоход тэрэн дээр юм бичиж эхэлдэг тийм ээ. Тэгээд яг ингээд цэвэрхэн цаас байж хахад одоо анхны үнсэлд аваад цочроо тэрийг шижиглээд ингээд яасан зүйл маань бидний сэтгэл санаанд ингээд яг энэ мэдрэмжээрээ буучдаг сэтгэл хөдлөлөөрөө тэгээд эцсүүлд нь хичнээн ингээ хань ажилтай болоод ингээд яжсан ч гэсэн нэг хэрэгтэй хүнээс тэр нэг цэрвсэн ч юм уу шижгэлсэн ч юм уу тийм ээ тэр мэдрэмж тэр сэтгэл хөдлөл ингээд хадгалагдсан байдаг. Тэгээд энийг бол үндсэндээ дал тухамсар буюу дал тухамсарын одоо автомат механик одоо гэж зүйл бид нар тухамсаргүйгээр ажиллаад байдаг юм л да. Тэгэл тэр сэтгэл хөдлөлийг л би засаж өгсөн. Тэгээд сүүлдээ Сарнагийн маань дараагийн асуудлууд бол нэрээс гарч ирсэн. Тэгээ хүн үндсэндээ ерөөсөө одоо хайраар дутагдаж явдаг. Тэгээд Сарнагийн маань одоо өссөн хүүхднаас тийм ээ тэгэл дараа ээж аав гэж тэр асуудлууд руу орсон тийм ээ. Тэгээд Сарнам өөрөө ярих нөгөө ээж Сарнам тэгээд нөгөө яг тэр асуудал юм байна да гэж бодож явж ирсэн чи тэр нь аав руу ороод тэгснэ ааваас ээж рүү ороод тэгэнгუут чи би ч угаасаа тэр хоёр хүний ч одоо насаараа гомдсон хүн штэ. Тэгээд айл нэг 2019 оноос илүү 20 оноос илүү за ингэхгүй юм шиг байна. Юу нь уучлах хэрэгтэй юм байна гэд уучлах гэж бас ингэж бясалгал энэ төр хийгээ суудаг байсан байхгүй. Тэгээ уучлцсандаа энэ төр гэж бодоод ийсэн чинь ер нь уучлаараа сая хавар манайч надад хэлж байгаа байхгүй. Уучлна гэдэг чинь юу уучлаараа та хэм бэ? Наа чи ээгөө штэ. Чи хүнийг уучлдаг хин. Тэр хүн чинь чамайг хайрлаад байгаа гэдгийг чи яг ингэж ойлгохоор чи өөрөө уучлаарай гэж гуйдгаа. Тэгээ би яг хөө тэр он ч намайг уучлаарай энэ гэл бясалгаж байгаа л ингээ хэлж мэглэл хөрхий үз тараал байгаа шүү дээ. Бас тэр хүн он ч аав ээжийг үзээ ядах тий их гомдох их муу юм байна. Тэгээ муу юм байна гэдэг нь одоо тэр хүмүүс биш надад их муу байгаа байхгүй. Тэр гомдлыг тэгээд байгаа хүн чинь би, гомдоод байгаа хүн чинь би, зовоод байгаа хүн чинь би л байгаа байхгүй. Тийм гомдол тэгээд ахаар миний энерги унаад миний харилцаа муухайгаад одоо тий би гоё юм амьдрч чадахгүй байгаа. Гэтэл манай аав ээж бүр хүүхдээ хизээ сайхан амьдраасаа л гэж боддоо шүү дээ. Тэгэл би тэрийг чадахгүй шүү дээ. Тэгээд тэр аюу их ингээд амьдрал маань ингээд юм юмыг ингээд сүргөөр хардаг гууртай. Тэгэл тэр чинь одоо сүултээ нөхрийн асуудал болоод тий эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцааны асуудал болоод ингээд бүр дэлхийн хамаг асуудал миний ингээд амьдралдаа бууцсан юм шиг бүр ингээд ёо ч яаж юмзаад байгаа юм л гэхээр юмнуудаас л арай гарч байгаа шүү дээ. Тэр чинь одоо 20 оноос л эхлээл ингээл мөлхөл явж байгаа шүү дээ. Гэтэл миний ингээд ийм юм байна гэж бодоод байсан сүлдээ аав руу орвол тий би ч одоо аавгүй өссөн гэж хэлэх нь хаашаа хоёр аавтай өссөн юм нь бол гэтэл яг төрүүлсэн аав маань ингээд нөгөө байхгүй. Миний тэр 18 нас хүртэлх одоо тий би ингээд аав маа гэж мэддэг болсноос хойш амьдрал би царийг нь харж байгаагүй ингээд юм мэддэг. Тэгээ 18-тад өөрөө хайж олж уулзчихсан аахгүй. Тэгээ тэр хооронд чинь эхлээд хүлээдэг байж байгаа. Хүүхэд юм чи хин бол гэдэг дандаа асуулттай. Айгүй хүлээн. Тэгэл ингээл миний амьдралд ингээл нэг юм хүнд загнуулах ч юм уу. Ингээл янз бүрийн ингээд нэг юм сонио асуудал болохоор дандаа ингээл авгүй болохоор л ингээл хүнтэй л хүлээд байна да. Тэгэл ботно. Тэгээд тэр чинь ингээл тийм одоо гоё юм мэдрэмж биш аахгүй. Тэгэл бодно. Тэгээ сүултээ тэр бодоол ингээл нэг амар хэцүү байгаа ч сүултээ үзий хадал болж эхэлнэ тий. Гомдол хэлж байгаа. Одоо би ингээд нөгөө за намайг ингээд тий өмгөөлж хамгаалах хүн байхгүй юм чинь энэ дэлхийд ингээд ганцаараа л юм байна. Ганцаараа л юм чи одоо өөрийгөө л хамгаалахаас өөр замгүй юм бэ гэдгийг ингээд нэг юм 10 наснд авч шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгэл тэр болтол чинь тэр хүнийг ингээд хүлээгээл одоо тий хамгийн өрөвдөлтөнд ингэдэг байхгүй автобусд нэгээд явж байхаар ингээд нэг 30 40 орчим насны хүн гэл надлуу ингээл амар хараалал би яна энэ миний аав биш юм биш үсттэй энэ хүн царин надад адилхан байна уу тэгэл амар хартаг. Тэгээд тэр чинь ингээд 18 9 жил ингээд явцсан.
Тэнгүүч 10 наснаас эхлээд тэр чинь ингээд нөгөө гомдолчин цөхрөл болоод цөхрөл нь үзий ядалт болоод тэгээд сүлдээ ингээд өксөө хойно. Тэгэд ингээ хайчиж байгаа байхгүй. Тэгээ яг үнэндээ тэр чинь хайцсан биш сая уучлаарай хайцсан биш зүгээр сэтгэлийнхаа хамгийн гүнд гомдол болгоод ингээ давтаад ингээ аваачаад хийгээд тийм хар авданд авч хийчихэж байгаа байхгүй. Тийм төгдөж Тэр хар авдарч нь байж тээ тий. Цоочтой авдарч өдөр тутамдаа миний амьдралыг удирдна. Хамгийн зөв нь хизээч тэр цоошлоогүй. Хэмжээнд томрол миний амьдралыг удирдал. Тэгэл нөгөө яах вэ? Арай ингээд нөгөө энерги ингээл доошлол би чи депресд орчингож энерги унаал ирэнгүүт нөгөөдөл чинь бүр сайхан миний дээр гарч суугаад одоо чи ингээд дээ чи гэж үз тараал. Тэгэл яг 18 даа аавыгаа оллоо. Тэгэл олсон чинь тэгэл намайг амар хайрлаас документ ингээл алж өгөх юм баг гэсэн чинь өстой яг штэ тийм юм байхгүй штэ. Тэгээ би тэндээс эрэхтэн амар тэнийг юм байна даа л гэж бодсон аахгүй. Тэгэл би ингээл асуумаар санагдсан юмыг асууж чадахгүй нөгөө чи харахаар нөгөө амар олон жил үзий ядсан гомдсон харахаар уурал салахгүй. Тэгээд ууралд байгаа чи яаж ярих вэ? Хиг ёг хийгээл нөгөө чинь бүр тэгээд сүлдээ яг тийм юм болцсон байсан. Тэгээд ишгээтэй яасан нөгөө хамаг асуудууд гарч ир. Би ингээд нөгөө аюугүй амьдхандаа ингээд аюугүй олон жил ингээд ажиллаад нөгөө тийж би уучлалцсан тэр гэл яваад байсан ч гэсэн харагдаач гэж өөдөөс ингээд нөгөө хар авдар ноогоогод гараад ирсэн чинь л тэгэл за өстой. Тэгээ манай царна аюугүй би энийг ярихад одоо хүртэл ингээд уйлж байгаа байхгүй юу? Тэгэхэд тэгэл бас тийм юмнууд ингээд ярих болгонд ингээд гараад идэх хөрхий. Тийм. Тэгээд явж исэн чи дараа нь ээжээ асуудалсан хөөгцсөө. Йоо. Тэгээд ээжээ асуудалсан хөөгцсөн гэсэн яасан гэсэн чи ээж намайг 4 настай өнгөрцөн. Тэгэл одоо нөгөө хаалтаа яг адилхан. Ингээл нэг юм ээжээ хайр дутагдсан хүн дээлхүүлсэн юм шиг тий. Одоо ээжтэй хүүхдүүдийг харахаар нөгөө байхгүй гэдгийг амар мэдэрдэг. Тэгээ би ингээд нэг 21 онд ингээд бясалгал хийгээ сууж ирсэн чинь яг ээжийг өнгөрсний дараах миний тэр мэдэрчсэн мэдрэмж яг ингээ ороод ирсэн аахгүй. Ээжгүй хүүхэд бол амар хэцүү юм лээ. Би тэгээ тэн дээрээс ингээ өөрийгөө өөрөвдөд бүр амар уйлчихсан аахгүй. Тэгээ яг тэр мэдрэмжийг авахаар амар уйлмаар идэв. Тэр нь ямар мэдрэмж өгдөг вэ гэхээр ээж хүн чинь хүүхдийнхээ хувьд бүхэлдээ ертөнцийн байд юм л ялангуяа ингээ тийм жоох тий. Юугаач мэдгүй. Тэгээ 4 настай хүүхдүүд нь юугаа мэддэг юм? Юу ч мэддэггүй шүү дээ. Хөрхий тэгэл ингээл амар аз жаргалтай ээжтэй ингээл амьдарч исэн чинь нэг л өдөр алга болцсон. Эцэж эргэж ирэхгүйгээр явцсан. Тэгээд явчингууд нь нөгөөтг чинь хүүхэд юу гэж боддог вэ гэхээр би сайн хүүхэд биш байсан болох намайг хаяад явчихжээ гэж яг ойлгоцсон. 4 настай хүүхдийг одоо сэтгэхүүгээр тийм л болцоо байхгүй юу? Ээж намайг орхиж явцсан хаяад явцсан. За тэгэнгუთ юу болдог вэ гэхээр ээжтэй хүүхдүүдийг харнаа. Найзууд маань ээжтэй удамжинд ээжтэй хүүхдүүд байна тий. Харах болгонд ингээд нөгөө өөс зүрх ингээ өмтөрч унж байгаа юм шиг. Амар хэцүү байна. Амар хэцүү байхаар нөгөө нэг юм хамгаалах систем ч яг түр аав дээр ажилласан шиг ажиллана. Ажиллаад хүмүүсээс баахан хайр гортож гүгээд баахан хайр гортож гүжижсэн. За хизээч намайг хайрлахгүй юм бэ? Би бол ямар ч хүнд хүний хүүхэд байх юм бэ? Ёстой болий гэд хаалтаа тавьчихж байгаа байхгүй. Одоо үгүй. Одоо тэгээд тэр чинь нөгөө дотоод хүүхдийн л ингээд нөгөө хамгаалтын систем ажиллаж байгаа байхгүй. Одоо чи зовж ханлаа. Чи бол хайрлагдахгүй бэ? Чи ганцаар юм бэ? Одоо тэгэл энэ амьдралыг ганцаарч болох юм бэ? Тэгэл хаагдан бодож. Тэгээ хаагдан бодоо би юу гэж ярьдаг гэсэн хүмүүс ингээд хайсаа аав ээж нь юу хийдий гэхээр би ч уг нь аавдаа ээжтэй өсөд байгаа шүү дээ. Гэхдээ хизээч тэргээ нөгөө тэгж боддгоо дандаа нөгөө нэг юм 4 настай хүүхдийн сэтгэлийн шархан дээр амьд. Тэнгууд нөгөө ээжтэй хүүхд тараал, аавдаа хүүхд тараал, хүүхдийн чи хатаарах шүү дээ. Гоё бэлэг бас авмаар шүү дээ, өсвөлмээр шүү дээ, тий. Тэр нь байхгүй юм чинь. Тэнгууд за угаасаа новшин бэ. Боли. Тэгвэл хин ч хэрэггүй юм бэ. За ер нь би өөрийгөө л хамгаалахгүй бол намайг хин ч хамгаалахгүй юм бэ. Өөрөө л уучраа болох юм байна гэдэг 11 наснда яг шийдсэн байгаа байхгүй юу. За тэгэнгүүт чи нөгөө тэгэл уун тэр хүртэл аягүй хөөрхөн явж байгаа л тэгсэн чинь шилжилтийн нас орчихлоо. Тэгээ сарнаас амжин шилжилтийн нас орж ирэл
Тэгэл дэлхийдээ тэмцдэг хүүхэд болсон. Бүх хүнтэй тэмцдэг. Бүх хүнийг өстой өсөө хойно яад ингээд хүн намайг жоохон л ингээл миний санаанд хүрэхгүй юм хэлэнгууд яад юм. Хэрэлддэг, задлагддаг. Одоо би ингээд шилжилтийн насаадыг салсан ч ястаа сайхан гаргасан байгаа байхгүй. Тэгээ санаж байна би ч хэлдэг байсан те чи нэг аюу яршиг гэл те юмнаас аюу цухтаадаг яршиг аюу яршиг гэдэг үгийг хэлдэг байсан те тэгэл чи нэг яршиг гэдэг юм хаяад нэг цухтаагаад л байда наад яршиг гэдэг үгний чард яг юу байгаад байна гэл те тэр тэндээс эхэлж байсан те тэгээд сарнада баярлалаа тэгээд ингээд яг өөрийнхөө нарийн тэмээ амьдралын яг өөрийнхөө амьдралыг ингээд өнөөдрөөс ингээд яриад суuna гэдэг бол бас амаргүй. Гэхдээ манай сарнаа чинь өнөөдөр ингэж ярих тийхэд болчиход байгаамаа. Тэгээд яагаад гэвэл энээсээ хүн энийхээ учрыг бүрээсээ ойлгохгүй. Тэгээ яг үндсэндээ юу гэхэлэр энэ бол хайрын тутамшил байдаг. Хүн болгон хайрыг хүсдэг. За тэгээ хамгийн чухал зүйл бол хүний харьяалал гэж байдаг. Удам өгсаа гэж байдаг. Би хэний урсаад юм бэ? Би хаана харьяалагддаг юм бэ? Миний эцэг хий юм бэ гэдэг зүйл маань яагаад бол хүн эцэг ихээсээ л хайрыг авч чаддаг. Тэгээд сарнадаа ажиллах бас амаргүй байсан юм ба тийм ээ би нэг хайрыг зөөрлүүлэх гэл тэрөөсө хайрыг би хүмүүстэй ажиллахдаа одоо эхийн хайр, эцгийн хайр, эгчийн хайр за тэгээд одоо яг манай сарнаа шиг одоо ингээд эцгийн хайрыг аваагүй гэдэг. Одоо манай сарнаа чи ээж штэ тэгээд өөрөө ээж болоод хүүхдэд хайрлсан тэрэн дээрээс би жоохон хайрыг ингэж атгуулж тэгээд тэрнээс л хоёулаа атгаал тэгээд сарнадаа ямар тач байсан чи минь өөрөө хайр шүү тийм ээ тэгээд мэдээж ээж аав гэдэг маань өөрсдөө хоорондоо дурлаад тэгээд хайраас унсан хайр шүү гэж тэгж эхэлжсэн тэгээд үнэхээр яг тийм байдаг сарнагийнхаа энэ бол нэлээдгүй бас цаг хугацаа ордог тэр хүнээ маш сайн сонсож ажилдаг яагаад гэвэл би гадны юм оруулахыг би ерөөсөө эсвэл өөрийнхөө бодлыг ч юм уу өөрийнхөө юу гэсэн оруулж би ерөөсөө болохгүй гэдэгтээ зогсдог. Яг тухайн хүн маань ямар одоо гомдол, эрчим, тэгээд түрүүг аягүй гоё яг хайрцаг гэж ярьчлаа шүү дээ. Тэр хайрцаг нь яг үндсэндээ махан бие байгаа даахгүй юу? Махан биед тэгжж байгаа энерги эрчим байгаад байдгийг. Тэгээд үнэхээр яг хүн өөрийнхөө харьяалыг мэдгүй, эцэг ихээ танихгүй, тэр хайгаад байгаа хайраа олж чадахгүй. Тэгээд за энийхээ учир начрыг олж чадахгүй болоод ирэхээр хүн цөхөрдөг, сүултээ хатуурч эхэлдэг, сүултээ ууртаа уцаартай болж эхэлдэг. Яг тэг хамгаалахын системээр сүултээ өөрөөсөө цухтааж эхэлдэг. Ийм асуудлууд байдаг. Тэгээд би бол яг үндсэн одоо энэ гол сэдв гэж байдгийг тэр нь өөрөөрөө хайрлах, өөрийнхөө одоо итгэх, тэгээд өөрөө үндсэн гэдэг зүйл дээр нь би одоо энэ үндсэн зүйл дээр л маш их тулгуурлаж тэр хүний одоо утсаар болвол н орооцолдсон утасных нь ээдрийг нь тайлж өгөхгүй ч энэ ховсын арга буюу энэ хэл яриаг 7 дахь хүмүүсрэг хэл ярианы тусламжтайгаар програмчлах гэж яг миний сурсан зүйл байдаг. Тэгээ энэ хуучин програмыг дахиж шинээр програмчлах гэдэг зүйлийг би энэ хэл ярианы тусламжтайгаар л маш их одоо хүнтэй ажилдаг да. Тэгээд яг үнэхээр сарнаа минь нэг юм яшиг гэсэн хүн байсан. Тэгээд тэндээс нь л эхэлсэн. Тэгээд сарнаатайгаа илүү ойр татан танилцаа. Бид тэр чинь хоёул яг ингээд хоёул өдрөлн танилцдаг болохоор тийм ээ. Хоёр бинтайгаа учирсан. Тэгээд яг хүнд амьдралын даалгавар гэж байдаг. Уулзах ёстой хүмүүс, уулздаг, очих ёстой хүмүүс, учирдаг гэж боддог. Би өнөөдөр сарнаатайгаа уулзаад танилцсандаа маш их баяртай байдаг. Би өөрөө бас төгс хүн биш. Миний амьдралч гэсэн надад маш их эдрэгтэй байсан. Тэгээд заримдаа би бас тийм ээ хоёр биендээ ингээд тэгжээ шүү, ингэж шүү гэж бас нэг хаана болохгүй байгаа. Бас хүнээс сонсоод авахд бас яадаг. Тэгээд хүн ерөөс өөрийгөө бол мэддэггүй. Тийм. Тэгээд нүд бол дандаа гадагшаага төлөрч идэг болохоор гаднах юмаа сайн хараад байдаг. Дотоод руу өнгөж харахад хүнд аюу хэцүү байдаг. За тэгээд үүгээр яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр ерөөсөө хүн өөрлөгөө л бас үндэж чадаад өөртөө итгэж чадаад за би хаана хэдийдээ яасан бэлээ гэдгээ яг хүн бодоод тунгаагаад ер нь
өөрлөгөө үндийгөө за энэ болохгүй байгаа зүйл миний аль насан дээр суучихсан, юунаас болоод суучихсан гэдэг зүйлээ хүн маш сайн өөртөө л ажилуулнад бас олж болдгоо л доо. Тэгээд би өөрөөсөө ярихад би ч гэсэн одоо сэтгэл готролд орж исэн. За тэгээд яагаад сэтгэл готролд орсноо ингээд ер нь өөртөө ажиллах маш их хэцүү байсан. За тэгээд сэтгэл готролд ороод ирэхлээр эргэн тойрон маань надад яаж нөлөөлж юм? Би эргэн тойрондоо эргээд яаж нөлөөлж юм гэдэг зүйлийг хүртэл би маш их бодолцож эхэлж тэгээд л ерөөсөө л өөртөө ажиллаж ирсэн. Амьдралын даалгавар гэж бид нэг юм яриад байгаа юм л да. Би ийм амьдралын даалгавартай, тийм амьдралын даалгавартай гэдэг. За энэ амьдралын даалгаврыг хүн яаж олдог вэ гэх юм бол хүн ерөөсөө туулаараа л олдог. Амьдрал яг бидрийг туулуулж агаад юмд сургадаг. Тэгээд миний ажилтдаг сэдв тий яг тийм. Тэгээд миний ажилтдаг тодорхой сэдвүүд байдаг. Би ихэвчлэн хүүхэд эцэг эхийн сэдвүүдийг маш их дээр ажилладаг. Ээж хүүхдийн хоорондох асуудал, эцэг хүүхдийн хоорондох асуудал. Тэгээд ер нь бол дандаа энэ бол хайрын дутмагшил байдаг. Тийм. Тэгээд миний өмнө суугаад миний ажиллах хүмүүс бол дандаа л юм гэр бүлийн асуудал, хайрын дутагдaltaй хүмүүс байдаг. Тэгээд би үндсэндээ би өөрийгөө одоо би тэгдэг гэж ярихаас илүүтэйгээр энэ бол миний л амьдралын даалгавар юм байна. Би нэг хүнийг ч гэсэн сэтгэлийн шарахын тайлаад өгье. Нэг хүнд ч гэсэн тэр дутаад байгаа хайр нь өөрт нь байгаа шүү гэдгийг ойлгуулад мэдрүүлчих гэсэн ийм л амьдралын даалгавартай гэдэг өөрийгөө хэлчих юм уу да. Тий. За тэгээ хоёлаа ингээд ажилласан шүү дээ. Тэгсэн чинь одоо би болохоор ингээд нөгөө үйлчлүүлэгчийн зүгээс ярьчихж байгаа байхгүй одоо яг ийм асуудалтай байсан. Тэгсэн чинь тэр асуудал нь гараад ирсэн. Тэгээд асан чи дараагийн асуудал гараад ирсэн. Тэгэнгүүт тэнцээ одоо чиний зүгээс яг юу болсон бэ? Тэгээ хоёлаа үр дүнгийн яри тий. Миний зүгээс болвол би өөрөө маш их хайр туссан. Тий. Үгүй тэгээд одоо яг миний тэр кейс дээр ажиллаж явах тэр мөчөд тэр мөчөд харин тэр мөчөд би тайлбарлах байхгүй. Тэгээд би өөрөө айгүйх нөгөө хайр мэдэрч өссөн. Надад бол би хайрыг ээж минь намайг хайрлаж байсан хайраар тэгээд аавынхаа хайрлаж байсан хайраар ингээд зүүрлэлтэй байдаг байхгүй. Тэгээд сарнаагаа яг ингээд тэр зүүрлэлийг ингээд бариулж авахд надад айгүй нэлээд чаленжтай байсан. Тэгээд би нэг осны би өөртөө ингээд төлөвлөгөө зохиодог гэх юм уу. За энэ хүнийг эндээс нь эхлээд ингэж энийг ингэж мэдрүүлээд ингээд янда. Тэгээд би өөртөө төлөвлөгөө зохиодог. За тэгэл төлөвлөгөө зохиож байгаа л сарнаагаа нөгөө ээжийн хайрыг мэдрүүлэх гэхээр чинь 4 настай хүүхэд ээжийн хайрыг мэдрээгүй аваагүй юм чинь би одоо надад зөвлөх юм байдаг. За тэгэхээр тэгэл цаашаа оролдсон шүү дээ. Гол нь өмнөхийг санахгүй байгаа хөө. Өмнөхийг санахгүй юм чинь. Яагаад гэвэл маш бага балчир наснаасаа ер нь нас биеинд хүрсэн хүн чинь бүр нялхах юм болоо санахгүй шүү дээ. Хүн чинь амьдралын явцад өчнөөл юм болоо тэгэл хүн чинь өнөө маргааш хаймыг санаж байгаа юм чинь хэдэн жилийн өмнөх юм. Хүүхэд насны байтугай 10 жилийн өмнө 5 жилийн өмнөх юм мартчихдаг шүү дээ хүн чинь. Тэгээд ингээд би тэр мэдрэмж дээр л аяг ажилладаг байхгүй. Тэгэл нэг тэр хайрын мэдрэмжийг л ингээл нэг барьж аваад мэдрүүлэх гэсэн чинь бас надаас нэлээдгүй чаленж болсон тий. Тэгээд сүлд нь за ямар ч байсан санаа нэг ээж ч одоо нөгөө их болсон одоо эхийн хайрыг л би одоо өөрийнх нь мэдрэмжээр л энийг ингээл ойлгоолно гэсэн. Тэгээд тэрэн дээр бол үнэхээр юм бас санаатайгаа тэгэл ажилласан да. Тэгээд одоо бол сарнаа минь шал өөр болчиход байгаа тий. Шал одоо тэгээд би бол өөрийнхөө хийж байгаа зүйлийг миний хэмжээнд бол одоо ингээд өөрчлөлт гараад явж байгаа хүмүүс харлаад би бол үнэхээр юм бас би энэ хүнд нэг цаад байсан гацааг нь гаргаад блокын тайлаа тэгээд энэ хүн өөрөө ингээд цаашаа явчихна да гэдэг зүйл дээр би зур сойрын засаад өгчихсэн л гэж боддгийн. Тэгээ бас нэг жишээ авч ярих уу тий яг энэ дэр тийм за тэгээд бас нэг ихчтэй би ажилласан. Тэгээд тэр ихчд маань бол надад нэлээд ойр байдаг. Би тэр ихчтэйгээ ингээл хоёлаа амьдралаа яриад гэсэн ярьдаг. Байж хахад манай тэр ихч айгүйх ээж байгаа ярина. Хүн болгон л ээж байгаа маш их ярьдаг шүү дээ. За тэгээд ингээ ажиглаад байсан чинь
ээжигээ маш их шүүмжилдэг. Ээж дээр нэг юм л бол манай ээж тийм ингээл нэг тийм юм явагдаад байна. За тэгээд яг үндсэндээ бас ингээд тэрэгчтэйгээ нөгөө заримдаа бид нар чинь ингээд онлайнаар уулзч байгаа болохоор чинь зайнаас болохоор ч яг. Тэгээд хоёулаа уулзаад ээжтэй танилцаад ингээл байжсэн чи би ээжийн ажиглаа. Би хүнтэй ажиллахдаа айгу тэр аав ээж нь айгу бас хардаг. Яагаад гэвэл нөгөө өөртөө мэдэлгүй эцэг эхээс авсан ихтгэл үнэмшил тэгээд дээр нь тэр гомдол гэсэн зүйлүүдтэй. Тэгээд би тэр биеийн хилэмж гараад байгаа энерги ихтгэл үнэмшлийг аюу анзаарч байгаад тэгээ яасан чинь ээж нь бас их сайхан л хөвшин байсан. Тэгээд ээжтэйгээ уулзаал ингэсээр бас л нэг ээжийг нэг голсон, гомдолсон юм яриад тахлаар нь би за яла нааша хүрээд хоёулоороос ажиллахгүй болохгүй нэ. Та энэ дээр аюу гацаатай байгаад та энийгээ л янзлахгүй болохгүй болохгүй. Нөгөө их чагаа суулгах жаал ажилласан да. Тэгээд тэрэгчтэйгээ ажиллахад бол яриаг нь сонсоод байсан чинь яг л бас л яг манай сарнаа шиг тийм ээ. Төрсөн ааваа мэдхгүй. Хойд аавтай өсгсөн. За тэгээд бүр сонсоод байсан чинь одоо ээжийн анхны хүүхэд буюу хүсээгүй хүүхэд болж таарсан. Тэгээд би одоо булчингийн тестээр нь хөөсөр байгаа л амьдралынх нь аль насанд энэ зүйл тогтцсон гэж шалгасаар байгаа. Тэгээд эхийн урагт байхдаа гомдолтой байсан. Тийм тэгээд манай тэрэгч тэгдэг байсан байхгүй юу. Жишээ би нэг юм бачуурад ингээд амьсгаа авч чадахгүй ингээд хэвээр ийм жоохон ингээд нэг жоохон үе тийм нэг паникнд ордог ч юм уу тийм юм байсан байна. Тэгээд яриаг сонсоод байсан чаа ээж нь залуухан анхныхаа хүүхдийг ингээ гаргахтаа сэгүй жимсч гисэн тэгээд тэрийг айгуух устаас нуух гэж оролдог байсан. Тэр жимслээ нуух гэдэг баад гэндэг байсан байлээ. Тэгэл би тэрийг яг тэрэгчтэй ажиллаж байхдаа ингээл нөгөө баад гэмжсэн ингээл ярьсан ч тэрэгчтэй амар асгартал уйлал за тавьсан. Тэгэл би чинь заримдаа чинь нөгөө их ч маань өөрөөсөө гарч байгаа дуу аваагач ойлгохгүй. Тэгээ би болохоор нөгөө үгээрээ удирдаал тэр хүний сэтгэл хөдлөл дээр нь л ингээл ажиллаад байдаг болохоор нус нулимс дагаа холилцоо өөрийнхөө юу болоод байгааг ч тэр их ч маань ойлгохгүй. Тэгээд яг үндсэндээ болвол би хосын тусламжтайгаар хүнийг одоо унтаа сэрүүний хооронд тета төлөвт гэдгийг тэгээд далд тухамсарт байгаа мэдээлэл рүү орчод байгаа юм биш үү? Хамгийн их заваагаад байгаа. Тийм, далд тухамсарт байгаа мэдээлэл рүү н ороод тэгээд тэр хүнээ бас нөгөө далд тухамсартай л ажиллахгүй болоод би зүгээр ингээд одоо ич хэдийн ч юм уу ингээд юм хүмүүсийг хараад хавс гэр би гаднаас ингэж ингээд тийм юм байд надад би бол тэгж ажиллахгүй. Миний сурсан юм бол тийм биш. Тэгээ ямар ч байсан нэг унтаа сэрүүний хооронд тийм төлөвт оруулж би далд тухамсарт орж ажилладаг. Тэгээд тэр их ч маань нэстэ өөрөөсөө гарч байгаа дуу аваагаа ч ойлгоогүй. Нус нулимстайгаа холилдоод байгааг л нэг юм мэдрээд ойлгоод тэгээд надад хөтлөгдөөл яасан. Би тэр ихтэй хүнтэй бас 2 цаг ажилласан. Тэгээд би энэ зүйлийг би санаа дарж бас хийжсэн. Бид нар одоо далд тухамсрын хувьд энэ гомдол хараасал дээр ажиллаад энийг засаж чадчих бид нар нэг л зүйлийг хүмүүст маш их хэлдэг. Энэ зүйлээ засахгүй бол доошоо өөр хөвгтөд тавьжуулаад байна. Яг л бид нар өөрсдөө ч гэсэн нөгөө мэдлгүй ээж аваасаа өвлөлтчихсэн юм байгаад байгаа байхгүй юу. За тэгээд өөрөө засаж чадхад бид нар нөгөө эцэг ихтэй нөгөө талархал, хайр, инрэл тийм ээ. Одоо энэ хорвоо ертөнцид хүн болгож төрүүлсэн тэр ачлал тийм ээ. Тэр зүйлээ бид нар ингээд өгөхгүй болохоор бидний амьдрал өөрсдөө өөдөлтгөө. Тэгээд тэр ихч дээрээ ч гэсэн ямар ч байсан эхлээд гацааг юм гаргаад тэгээд одоо төрсэн аав нь, хойд аав нь тэгээд ингээд ер нь нэг хүн одоо энэ хорвоо ертөнцид ирлээ гэхэд маш их олон хүн оролцдог. Манайх нөгөө нэг ургийн бичигэд бичдэг шүү дээ. Модоор бол. Тэгээд энэ хүнийг гаргахад маш их хүмүүс одоо хайраа оролцуулж энэ хүнийг нэг өснө би чамд ярьжсэн шүү. Хайраас унсан хайр, хичнээн хайраас унсан байх уу. Тэгээд ээжийн талын тийм ээ эмэг өвөг, аавын талын эмэг өвөг гэд ингээд маш олон хайраар бүтсэн байж энд ингээд нөгөө гомдол нь эсийн төвшөнд, ургийн төвшөнд ингээд тэгдэд байхаар ингээд энэ өөрийнх нь амьдрал гацаатай яг л нэг өснө талархахгүй байна гэсэн тэр авсан хайраа голоод байна гэсэн л үг л дээ. Тэгээд энэ бүгдийг засаж өгсөн.
Тэгээд одоо тэр эгч маань надад үнэхээр юм бас гэртээ хараад бүр хэдэн сарын дараа одоо нөхөртөөгөө өөр болчихсон, хүүхдүүдтэйгээ өөр болчихсон, блок нь тайлагдсан. Тэгээд тэрийг ойлгосон. Тэгээд дахиад тэр нэг юм энэ тэнд яваад тахта ингээд бочуураад байдаг тэр бүр алга болчихсон. Тэгээд тэр зүйлээ хэлээд надад маш их талархаад бид тэр чинь ингээ хол идэг болохоор одоо гიშгэд тийм зүйлийг надаар дахиад хэлгэмээр байна гэхээр за эгч минь та өөр дээр ажиллаад байгаарай. Би таны эхлэлийн тавьж өгсөн шүү. Тэгээд та минь дахиад өөр дээр ингээ ажиллаад явна шүү гэд хэлсэн. Тэгээд тэр миний хэлсэн зүйлийг тэр эгч маань маш их ойлгоод өнөөдөр өөртөө маш их ажиллаж байгаа. Тэгээ одоо битэр чинь нөгөө нэг тэгээд ажиллангууд чинь миний чи ингээд айгүй том блок тайлагдчихаар одоо баг ингээм амсгаа авсан юм шиг л болж байгаа байхгүй юу? Чи нэг хайрын асуудалтай хүн байгаад ийсэн. Тэгэл тэрний дараа хоёлаа бас дахиад нэг ажилласан тий. Тэгээ ер нь бол нэг удаадаа нэг цаг илүү болдгийм билээ. Тэгэхээр тэр уйлж мөйлж гашгарахч одоо дүүвч би л идэвживлгээд ер нь тэрийг бол тоогоочгүй. Заримдаа одоо яг ингээ бясалгалаар ч юм уу гэдэг ингээл яг хүүхэд нас маслгаа очичоор бүр уйлж байгаа юм шиг уйлж мөйлээд бүрээс гажгаа чи болдсон шүү дээ. Тэгээд тий болохоо цаа зүтгэж яах вэ? Тэгээд тэрнээс чинь эхлээд нөгөө нэг юмны ингээд учгийн тайлагдахаар ингээд цаашаа ингээд хөврөө явчихдаг шүү дээ. Тэрнээс чи эхлээд маш олон үйл явдлууд ингээд болоод бас өөрөө айгүй хичээсэн. Тэгээд ялангуяа одоо сая 9 сард чинь одоо яг энэтэй холбоотой асуудлуудаа бүгдийг ингээ бүр ингээ одоо нөгөө нэг уучлал энэ төр гэж уучлахын тулд бяцлаж энэ төр суудаг байсан бол одоо бүр ингээ зүгээр л намайг тэгээ энэ дэлхийд ингээ аваад ирсэнд нь л баг ингээ баярлаад талархаж идэг. Тэгээ өсгсөн аав ээж хоёр маань байна гэтэл намайг өдөө зэрэгтэй тий ийм гоё айл тийм бол айгүй боловсрол дэдэлдэг ийм айл ингээд ийм мэдлэгтэй эрүүл саруул айтайх хүн болгоод өсгсөн байна. Тэр мэрийг хүртэл олж хараад нөгөө нэг хүн болгоноос хайргаад идэг байсан хүн чинь зүгээр хайр хаасаагүй байсныг яг ойлгож гисэн. Өө эн чин чарим байд, чин чарим байд. Тэгээд тэр хамгийн гол нь хаасаагүй гэдгийг би энэ жилийн өмнө зүгээр одоо мэдлэгээр тархилгаа хийцэн байсан аахгүй. Хайр бол бид нар хайраас унсан. Яаж бодсон манай аав ээжүүд би энтэй хайртай байж байгаа л дурлалцаа л хүүхдээ олсон байгаа штэ. Тэрийг надад ярьж чадахгүй ч гэсэн ядаж дурлалцсан байгаа штэ. Тэгээ нэг хэдэн жил хамт амьдэрсэн хүмүүс чинь. Тэгээд хамгийн гол нь тэн дээрээс эхэлж юу гаргасан бэ гэхээр тэр хоёрын шийдвэрээс өөрийгөө татчих авсахгүй. Тэр хоёрын салах шийдвэр надтай байдлаач хүн бэ. Тэр аав одоо тэгэл өөрийнхөө тэр тухайн үеийн нөхцөл байдлаараа шийдвэр гаргаал тий. Өөртөө авснаас намайг юм гоё гэр бүл төсөгцөн хамаагүй илүү байсан байгаа байхгүй. Өөрийнх нь амьдрал нь тогтоогүй бас тэгээд миний одоо өснө шал доогуур өсөж байсан юм уу хэв мэдлээ. Гэтэл ээж маань болохоор өөрийнх нь эрүүл мэндийн асуудлаас болоод ямар өөрөө явъя гэж явсан юм биш. Эрүүл мэндээс болоо явсан юм чи би одоо бууртахад хайчих тий. Тэгэхээр энэ зүйлийг ингээд хаачдаггүй 4 настай л өөрийнхөө гомдолтоо тэр яг тэр үедээ ингээд гашигдаад үлдсэн байсан чинь тэндээс эхлээд том болоод тэр асуудлуудаа бүгдийг нэгээр нь ингээд эн чинь ийм байсан юм. Одоо нөгөө ийм жижиг хүүхдийн нүдээр биш юм том хүний нүдээр ингээ харахаар чинь тэр чинь шал ондоо. Тэгээ бүгдийг гой хүлээн зөвшөөрөөд ирэнгүүт угаасаа хайр хаасайгүй л байт юм байна. Бид нар хайх шаардлагагүй юм байна. Бидний зүгээр үн цэнтэйгээр огшин байж байгаа чинь өөрөө хайр юм байна. Гэт ирэнгүүт нөгөө ингээл ууртаа уцаагтай ингээл идэг юмнууд чинь ингээл бүр ингээл айгүй гоё юм. Намхан болол одоо 20 онд л миний нэг шийдсэн юм чил 21 онд миний нэг шийдсэн юм чил дотоод амгалан гэдэг юм чинь л чухал юм. За энийг л олъё гэж эрэлтэн гарсан хүн одоо ингээд 26 оны ихэл тэрийг олцсон гэж сууж байгаа. Тэгэхээр энэ 6 жилийн хөдөлмөр шүү дээ манай. Гүн философитой, гүн утгатай тэгээд эцэг ихээ хайрал, эцэг ихээ хүндэл гэдэг зүйл маань яг үндсэндээ юу хэлээд байгаа юм гэхэлэр бид нар эцэг ихтэй гомдоод нөгөө хүндэл хайрал гэдэг зүйлийг гомдоод харуулсал тэгээд ингээд болохоор хүн өөрөө эрчим энергитэй унаад байдаг. Гэхдээ тэрийг одоо жишээ нэг Сарнагийн жишээн дээр маань одоо өөрөө тайлах гээд оролдож бас үзлээ шүү дээ. Ойлгохгүй байсан. Тэгэхээр энэ зүйлийг ингээд нэг энерги эрчмийн хувьд энэ махан биен дээр тэгээд байгаа тэр одоо сэтгэл хөдлөлийг л бас ингээд
засаад өвчлөд тэгээд нөгөө талархал тийм ээ байгаа бүхэнтэй сэтгэл ханамжтай байх болж байгаа зүйлдээ бүхэнд нь талархах гэсэн энэ энергийн хувьд ер нь өөрчлөлт өгч байгаа л гэсэн. Тэгээд би анхандаа бас энэ зүйлээ суралцаад явж байхдаа өөрөө л бас л ингээл бас нэг осны энэ тета төлөвт ороод транст ороод явж исэн. Тэгээд яг энэ за тэгэл бас л хайртай холбоотой. Тэ яг л ээж маань нас ороход миний хувьд ерөөсө хорвоо ертөнц хөмөрцсөн. Би хоосорцсон. Тэгэл би ээжээ хайж эхэлсэнтэй. Ээж маань хайцсан. Надад тохио өгөх юм уу? Яах юм гэл. Тэгээд хүн бол өөр байдаг. Тэгээд би бол ээжээгаасаа дөрвөлээ. Тэгээд одоо ээжээгээ хайж эхлээл за энэ энерги унтсан юм байна. Тэгээ бас биш бас нэг корона тусаал бас өөр ингээл өвдөөл хэвтэж байхдаа цаа нэг энерги хэмжилгээл энергиэл сэрэх юм болохгүй юм байл. Тэгэл ер нь нөгөө нэг ээж аавыгаа алдна гэдэг маш том гарц одоо хохирол гэх юм уу та. Тэгэж хэлээ тийм ээ. Маш том гарц надаас гарч байгаа гэсэн. Тэгэл ээжээсээ одоо нөгөө хүн чинь зүйдэ маань за тэгээд одоо зүн мэдрэмжээ сонсон ээж минь надад холбоо барьж байгаа болоо ээж минь надад яаж байгаа бол гэл ерөөсөө би ээжээ хайж явсаар байгаа одоо энэ герман багш дээр очсон. Тэгээд нэг бас нэг харуулслаад одоо юм гуниг гунихрал гэж хэлээ да. Гуниад яваад байгаа юм чинь ээжээ гунихрлаа тайлах гад тэр хүн дээр очиж байсан. Энээс өмнө би нөгөө өөрөө сэтгэл готрол гэдэг зүйлд ороод тэгээд би энэ сэтгцийн өвчин гэдэг энэ гэр бүлтэй ойр орчинтой ямар хор хөнөөлтэй вэ гэдэг зүйлийг анх өөрөөр туулаа явсан. За тэгээд эдгрээд ирсэн чинь би ч нэг хамгаалуулсан энэ сэтгцийн өвчтэй гэдэг нь хамгад оруулчихсан ойлгоод за би ингэж болохгүй юм биш шүү. Энэ эргэн тойрны хүмүүс чинь бас намайг ингээд хамгаалчдаг юм байна. Тэгээд би энэ зүйлээсээ л өөрөө гарыг гэдэг зүйлийг яг зориулсан. Тэгээд би бусдыг бол буруутгаагүй. Бусдыг хийгээд яг бол миний өөрийн мэрэгжил солиорч болохоор би бас надад тийм ээ. Миний биеийн хилэмж гэж байна. Тэгээд цаашлаад одоо энэ энерги гэж зүйл байна. Тэгээд эхлээд ямар тач байсан энэ одоо сэтгцийн өвчтэй гэсэн энэ хамгыг хулж хай гэдэг дээр л тэмцэжсэн үе. Тэгээд тэмцэж явж байхдаа ээжээгээ алдчихад тэгэл энэ зүйл рүү орсондоо тэгээд өөрөө суралцаад явж байхад надад бас нэг юм зүйл болж ирсэн. Бид нар 9 хоногийн сургалтанд очиод ерөөсөн манай багш 400-750 хүнийг нэгэн зэрэг хэмжилдэг. Тэгээд маш олон хүмүүс тайзан дээр гараад маш олон өвчнөөсөө салсан гэл ингээл тэгээд би бол багшаа амгаагч гэж хэлнэ. Тэгээд явж байхдаа бидрэг ингээл хичээлээ заавал за одоо нэгнтэйгээ ажил гэж суулгачдаг. За тэгээд ажиллаад байжсэн миний одоо нөгөө хагцал ярц гэдэг тийм ээ гэдэг зүйлийг нэг орс гэдэгтэй ажиллаад байгаа сайн гаргаж өгсөн. Тэгээд яг би бол одоо өнөөдөр энэ болсон зүйлдээ л би өнөхөр юм талархдаг. Яаж тэр эмэгтэйд Оростой ажилласан байсан. Дараагийн бас нэг юм Оросын бага эстэнтэй ажилласан. Тэгсэн чинь тэр нөгөө манай багшийн заасан аргачлалаар биш. Одоо нөгөө нэг сүнслэг эго гэх юм да. Сүнслэг эго гэж байдаг. Тэгээд нөгөө нэг юм харах гэж оролдоол ингээл тэгжээсээ намайг тийм далаараа явуулаад оролцсон. Тэгэл би өстө тэр нөгөө одоо далд тухамсартаа гэх юм уу би просто тийм сүнсний тулаанд орсон гэж. Би сүүлд нь би гарч ирчээ би юунд орчихоо гэж ойлгохгүйсэн. Тэгээд нөгөө өөрийнхөө энергийг миний юмтаа ингээд өөрийнхөө энергитлэр намайг өөрийнхөө тэр юурал оруулчихж байгаа гэсэн л үү гэсэнтэй бол. Тэгээд миний тэр далд тухамсарт маш сонир тулаан болж исэн. Би өөрөө мод болцгсоод миний 2 хөл газар руу үндэс бол би тэг гайхаад байсан. Ягаад манай нөхрийн талаас орж ирсэн юм бол та гэсэн нь сая бодсон гэсэн чинь энэ удам хөсаа гэж зүйл ерөөсөө миний удам хөсаанаас маш олон те айгуу том ингээл могоо гарч ирэл тэнд чинь савсанаа алзаа тэгэл лууж гарч ирж архираа алзаа тэгэл ерөөсөө миний удам хөсаа намайг тэрэн дээр хамгаалсан. Тэрнээс бол намайг хөлнөөс нь далаанаас юм 2 юм хавын гарч ирсэн намайг гэсэн хөлнөөс чирээл. Тэгээд нөгөө Орос хүнтэй ажилласан байсан болохоор нөгөө Орос би ч тэнд чинь харьлаад авчаал ингээд нөгөө трост орсон байгаа ч мэдхгүй шүү дээ. Гэхдээ нөгөө
харж байгаа улсууд чинь за энэ юу болов гэл. Тэгэл нөгөө Орос хүн чинь миний нурууны ард зогсоол дахиж нэг герман охин миний ард зогсоол 3 эмэгтэй 3 энэ жил болов. За тэгэл за демонууд гар хаалга хаа тэгэхэд нам болж байж лээ. Тэгэж ингэж өөрөө даалт тухансар буюу сүнсний тулаанд орчоод тэгээд би энд одоо үнэхээр юм бурхан тэнгэртэй талархдаг. Өөрийн бодлоор хүнийг одоо өөр энерги рүү тольж болохгүй. Тэр энергийг цэвэр буюу тэр хүний өөрийнх нь одоо энергиэр нь заснаа гэдэг зүйлийг би маш их ойлгож байсан. Тэгээд би өнөөдөр хүртэл энэтэй маш их талархдаг. Тэгээд ер нь гадны юм би орлог хичээдэг болж өгвөл яадаг хичээдэг. Гэхдээ надад бас үгийн хүчийг би бас маш их ашигладаг. Тэгээд үгээр хүнийг залах, үгээр хүнийг яадаг хүнээс тэр гараад байгаа үг өөрөө тэр эрчмүүдийг тэгждэг, итгэл үнэмшлүүд. Яг бол буруу зөв итгэж тэр эрчмийг тэгээл яваад байгаа. Тэргээр нь л бид хүнийг таньж барьж авч тэгээд өөрийнх нь булчин дээр суусан энергийг одоо уншилж иж тэр хүнтэйгээ ажилладаг. Тэгээд энэ ертөнц рүү орсон маш их сонирн байсан. Маш олон хүмүүстэй ажилласан. Тэгээд ер нь ажиллаад байхад миний өмнө сууж байгаа, миний ажиллаж байгаа хүмүүс дандаа л хайрын тутамшилтай. Тэгэл энэ би энийг хараа ингэж бодоод байгаа шүү. Чиний ажиллаад байгаа хүмүүс ч биш. Ер нь хүмүүсийн 80% хайрын асуудалтай. Дандаа хайрын блоктой юм, хайрын шалтгаан юм билээ. Тэгэл нөгөө нэг хичнээн ингээд айгүй гоё гэр бүл аав ээжээр хайрлуулж өссөн ч гэсэн тэнцэнээс нь дандаа юм байждаг байхгүй. Тэгс нэг удаа намайг тэгсэн чинь би тэрнээс нь тэгээ ботцсон байсан байлээ гэдэг юмнууд дандаа байж идэг. Тэгээд тэр чинь нөгөө даалт хумсартанд суучаал манайс өдөр тутмын амьдралыг ингээд байгаа шүү дээ. Тэгээд бид нар тэрэндээ автаал ингээд яваад байгаа шүү дээ. Тэгээд би сая хишгэгийн сая ярьсан юм болохоор ерөөсөө ийм л юм. Энгийн үгээр хэлэхээр ийм л юм байл гэж бол. Хүний даалт хумсрал руу н орвол тэнцэн байгаа юмнуудыг ингээл эн чинь хэрэггүй тэр чинь хэрэггүй эн чинь юм гоё штэ маа гоё дээр төвлөлгээл тавьчихдаг юм байна л да. Хэрэггүй гэж гаргангуудаа тэгээд тэр нь дандаа ингээ үгийн хүчийг ингээ одоо трансын байдалд оруулаад үгийн хүчээр л залчдаг юм байна л. тэгдэг. Тэр хүмүүс нэрээ янз бүрийн тийм ондоо юм боддог болов би юу ч тэгж бодоогүй. Тэгээд хүнтэй ажиллахад ингээ итгэл айгүй чухал юм байна гэж бодсон аахгүй юу? Тэр надад эргэлзээд байгаа хүний юм ч гэсэн надад булчингийн тестээр нь гарч ирээд байдгийг. Тэгэхээр би тэр хүнтэй ажиллахад урд нэгт тийм сайн урд төлөвлөхгүй. Яг л хэрвээ хүнээр одоо засал хэлэх гэж байгаа бол тэр хүндээ итгээд бас нэг өөрийгөө сул чөлөөтэй тавиад өгөх юм да. Тэгэхгүй бол нөгөө итгэхгүй болохоор тэмцэлтэй байдаг байхгүй юу? Надтай тэмцэлтэй байдаг. Дотроос нь тэмцэлтэй байдаг. Тэгээд надад бас тийм зүйл гарч л байсан. Яагаад гэвэл тэгээд бид тэр хүнд яг л та өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Хасаа харилцаа дээр их тийм байдаг. Хасаа харилцаан дээр нэг одоо хүнтэй танилцаал тэгэл яадаг ч юм билээ, байлдаг ч юм билээ, яадаг ч юм билээ гэлээ нааша цаашаа энэ ингээд нэг юм эргэлзээтэй юу нуртал ингээд булчингийн тестээр гараад ирдэг. Тэгээд заримдаа тэгээд нөгөө өөртөө одоо өөртөө ингээд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа хүн чинь сүултээ нөгөө тэрийг ойлгохгүй надад ч итгэлгүйч болж байгаа шүү. Тэгээд тэрийг тайлбарлаж өгөөд ч гэсэн бас ингээд ойлгохгүй зүйлүүд бас гардаг юм л да. Тэгээд ер нь яг үндсэндээ би юу хэлэх үү гэхлээр байждаг. Хайр хаанаас гардаг вэ гэх юм бол хайрыг бид нар эцэг эхээсээ л авдаг. Тэгээд одоо ээж аав маань чадхынхаа хэрээр байгаагийн хэмжээнд хайрыг хангалттай өгсөн байтал энийг бол хүн ер нь өөрөө бодоод явж байхад хүн өөртөө ажиллаж болдог. Тийм. Тэн дээр би зүгээр л энэ гацаагийн энэ тэр блокийг л тайлаад өгчүүлнэ. Цаашаа өөртөө ажиллаад явах маш их боломжууд байдаг. Тэгээд ер нь үндсэн нэг 5-6 за одоо маш их асуудалтай хүн байлаа гэхэд ер нь нэг 5-6 сэдвтэй ажиллачаад ер нь болно доо. Тийм. Тэр хүнд тусалцаал хэрэгтэй байгаад тийм. Тэгээд бол бити гомдоорол гэдэг зүйл л байгаа байхгүй юу? Яг л тэр бидний ээж аав бидрийг хайрлаж исэн амьдралынхаа хэмжээнд байгаа боломжтой тэр хэмжээнд хайрлаад явжсэн тэр хүмүүс маань бас нөгөө удмаасаа нөгөө ээж аавын сэтгэл үнэмшил тэнд бас нөгөө тэр нэг
удмын одоо сан мэдээлэл гэж зүйл яваад байгаа байхгүй. Тэр удмын сан мэдээлэлүүд бас эрчим энергид хийж байгаа. Тэгээд би ер нь би тим юмар ажилтгийн за далд ухамсартай ажилтгийн энерги имчилгээ одоо ховс мовс гэл ингэж ярихдаа би бол хүн ерөөсөө ойлгохгүй. За чи зүгээр миний өмнө суугаадах гэж байгаа л тэр хүнтэйгээ ажиллах нь надад айгүй амар байдаг. Тий. Тэгээд би тэр дээр ч миний өмнө сууж байгаа хүн ч гэсэн надад тэр итгэж байна гэдгээрээ надад би хөтлөхөд амар байдаг. Надад итгэхгүй байгаа хүн эргэлзээд байгаа надад нэг хөтлүүлэхэд айгүй хөвгтэй тэмцэлтэй тэхэлдэг. Яг бол тэнд нөгөө итгэж чадахгүй байгаа юм гэх юм уу. Тэгээд яг бол би өмнөөс сууж байгаа хүмүүсээ бас өөрөх нь оролцоог л би бас маш их одоо анзаардаг. Миний хүч чадал хязгаартай. Тэгээд тэр хүн өөртөө бас итгэдэггүй. Нэг хоёрдоо ч өрхөд хүсэж байгаа юм өсөхгүй байгаа юм ингээд яриад байгаа юм нэг өөр хийх гээд байгаа юм нэг өөр тэгээд эсвэл ер нь болоод бас их ингээд жоохон цэцлэргөө орохос хүмүүстэй айруу бас яриаараа хөтөлж залах хэрэгтэй болдог л доо. Тэгээд тэрнээсээ заримдаа их цаг орох гэдэг тийм. Угаасаа нэг юм хийх гээл нэг гал нэг алцганаад ахаар ч аяг өчөөдг штэ тий. Ай тэгч юм шиг үгүй ч юм шиг. Тийм бахараа. Дуу аваа гэдэг маань өөрөө вибрац. Тэрийг би хийжээж энэ булчин дээр суусан одоо эрчим энергийг өөрчилдөг. Тэгээ одоо бас энэгээр ингээд нэг харахаар хүмүүс яг манифест хийгээл яриад байгаа. Тэгээ өглөө орой яг юм унтаас өрөөний байдалтайгүй ингээд тэр дүртэй ороос хичнээн сэтгэл хөдлөлийг сайн хийж чадна тэр зүйл биелнэ гэдэг. За би ер нь бол энийг л ашиглаад байгаа гэсэн үг. Тэгээ энэ сэтгэл хөдлөлийг л одоо энэ сэтгэл хөдлөлтөөр нь суурлаад бас энэ вибрац эрчим энерги гэсэн энэ зүйлийг л энэ бүх тэр дуу аваа хэл үгийн хүч үг маань өөрөө бидний энэ дуу аваад болгоноор гарч байгаа шүү дээ. Тэгээд тэр их амар ингээд бархираад, цорхираад уйлж байна гэдэг чинь маш их гомдол, маш их харуулсал тэр чинь тэр дуу аваагаар илэрч гараад тэгээд тэр вибрацтай эргээд нөгөө булчин дээр суудсан тийм ээ эрчим энергиуд л засагдаж л байгаа юм л да. Тэгээд тэрийг авцсныхаа дараа би буцаагаад дүүргэж өгөх хэрэгтэй болдог. Муу юм гаргаа ийцсэн юм чи. Тэгээд дүүргэж өгтөө тэгэл жинхэнэ хайр гэдэг зүйлийг л одоо ихийнх нь хайраар, эцгийнх нь хайраар хинээс их хайр мэдэрсэн тэр зүйлээр нь л одоо би харьцуулж мэдрүүлж тэр хайрыг суулгаж өгдөг дөө. Тийм. Тэгээд муу юм гаргацсан бол тэр буцаад би дүүргэх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол тэнд чинь нэг орон цай хоосроод үлдчихэж байгаа шүү дээ. Ерөндөө бол ингэж л ажилладаг би хүмүүстэй. Тэгэл нөгөө одоо яг тэрний дараа ингээл хүний ингээл нүдний хилтгнаал ингээл арьсмарчныг гоё болол үгүй энерги шал ондоо болчдөг тий. Тэгтээ. Манай монголчуудтай бол явчихдаг. Манай монголчуудын нөгөө нүрэн дагалтай, нүдэнтэй цогтой гэдэг үг байдаг шүү дээ. Яг тийм байдаг. Энэ их ингээд нүднийх нь гал унчихсан, гунчихсан, нүүрнэх бараа улсуудыг за яг бас тийм ээ илэгний асуудалтай юм уу, инээ тэрэг яг тэгтээ илэгний асуудал чинь бас л бүгд тэр гомдол шүү дээ. Хавдар гэдэг зүйл маань яг юу хэлээд байгаа гэхээр олон жилийн тээсэн, тайлагдаагүй хавдарсан, гомдол харуулсал, цөхрөл. Тий, одоо энэ бид нар бас нэг зүнэгрэл гэдээ яриад байгаа шүү дээ, тийм ээ. Зүнэгрэл хаанаас үүдэлтэй вэ гэх юм бол бас энэ амьдралд аюу хэцүү зүйлүүдийг туулсан. За одоо би одоо Германд ажиллаж байгаа совилогчны хувьд бас Германы хөгжил дээр яриа тийм ээ. Дай үзээд дайны аюу хатуу ийм нөгөө тэр нөгөө өвдөл харгислыг ингээд туулчихсан ч юм уу. Эсвэл бол нөгөө хоосон хоолгүй тийм ээ маш их зүйлийг ингээд өвдөлтийг ингээд туулсан болохоор тэр тарих тэр зүйлээс хамгаалалтын систем ажиллаад цухтаад эхэлдэг. Тэгээд тэр нөгөө сэтгэл зүйтэйгээ ажиллаагүй тэр блокийг тайлаагүй болохоор тарих маань өөрөө тэр зүйлийг мартаад эхэлдэг. Нэгснээ цухтааж байгаа гэсэн. Тэгээд тэр өвдөлтөөс цухтаагаад эхлэхээр хүн ерөөсө бүх зүйлээ мартаал тэгэл энэ зөнгөрөл гэдэг зүйл маань бий болдог. Тэгээд ер нь одоо би нөгөө одоо ханд ингээ одоо энэ нөгөө нэг Германы яг төвийн насны байгаа хүмүүс чинь тэр нөгөө дайны дараа эд ажиллаж исэн үеийнх шүү дээ. Тийм. Тэгэхээр тэд нар чи яг дайныг үдцсэн хүмүүс байгаа байхгүй юу?
Одоо тэр хүмүүсийн тэд чи бүр баг 7-ны 6 мөргөө өдөр бүр ингээд 12 цаг магаар ажилладаг байсан юм шүү дээ. 7-ны 7 өдөр 12 цаг магаар ажилладаг байсан. Өмнө нь би бүр шаасаа тухайд унтгаад өгсөн шүү дээ. Одоо бид нар чинь 7-ны 5 өдөр ажиллаа 2 өдөр амраад. Тэгээд энэ Германы одоо яг тэтгэврт байгаа хүмүүс чинь яг тэр Германы бүр ингээд дайны хараа өдөржин шүнжин хөдөлмөрлөж босгосон хүмүүс юм билээ шүү дээ. Тэгээд тэр нөгөө тэтгэврийн тухай нэг юм нийтлэл уншсан чи тэр бид манай их олныг ингэж босгосон хүмүүсийн тэтгэвэр нь ёстой амар жоохон байна гэж бичижсэн аахгүй. Тэгээ би нээлттэй чи яг тийм үү. Тэгэхээр тэр нөгөө яг тэр дайны хүнд хэцүү үеийг айгүй хэцүү байсан билээ шүү дээ. Яг тэр зураг мургийг харсан чи. Тий. Тэгээ дээр нь ялагдцсан ус байгаад идэг. Чирхийлүүлж исэн. За тэгээд зарим нь хүсээгүй жирэмслэлт болно. Энэ бүгд л сэтгэлийн шарх гэдэг зүйлээ хүнээс нууж агаад өөрөөсөө дуучдаг. За тэгээд ер нь бол Германы ард түмэн дэлхийд дахнаа дэлхийн 2 даг өдөөсөн гэдгээр маш гэмшилтэй. Тэгээд энэ гэмшил одоо яг нөгөө эцэг эхийн одоо дал тухамсар хүүхэд мэдэж мэдээгүй хуулбарлаж аваад байдаг зүйл байдаг. Тэгээд миний нөгөө за өөрөө засахгүй бол нүүр удамдаа юу өвлүүлэх гэж байна гэхэлэр би энд юусоо эд хөрөнгөний тухай яриаг байхгүй. Ямар ихтгэл өмшил, ямар эрчим энерги чи доошоо дамжуулаад байна гэдэг зүйлийг л би ярьж байгаа. Ер нь би өөрөө ч гэсэн өөртөө ажиллаж эхлэх энэ зүйлийг ойлгож гиснээр одоо ч гэсэн би хүүхдүүдтэй дал тухамсарлт нь би юу үлдээсэн байна? Би юуг засах ёстой гэдэг зүйлийг хүүхдүүд дээр ажиллах биш. Өөр дээр ажиллаж ийж тэр эрчим энергийг урчилж болдог. Харин би одоо хараа энэ олон жил ингээд өөрөө өөрийнхөө хамгийн новшин зангуудаа туулаад явах чинь амар хэцүү шүү дээ. Хүнтэй тэмцэлдэг чинь хамгийн амар шүү. Ингээл хүнтэй тэмцэлтлээ болчлоо. Би дийлчлээ болоо. Гэтэл өөрөө өөрийнхөө тэр хамгийн тэр гүн дагаа новшин зангуудаа тэмцэлдэг. Өөрөө өөрийгөө хамгийн тэр харанхуй хэсгүүдийг тэгээ одоо хүлээн зөвшөөрөх. Гоё хэсэг нь гоё шүү дээ. Гоё хэсэг. Уусаа юм гоё юм чинь тэгэл болоо. Харанхуй хэсгүүд нь гэтэл надад ч амар хөгийн ааш миш гаргаж ирсэн байгаа шүү дээ. Би ч хүн явчаа. Тийм шүү дээ. Тэрийг хүлээн зөвшөөр. Тэр минь хамгийн хэцүү. Тэгэл ингээл заримдаа ингээл нөгөө мэдрэмжиндээ унтчаал атаста навш гэж ер нь энэгээр ингэж яад. Зүгээр мөрөөрөө амьдарч болтгүй мó сарнаа. Заавал ингэж ухад төнхөж ингэж зовох хэрэг байгаа мó. Ингээл тэгэхээр нэг босгож ирдэг юм. Чи тэгэл танай хөвгчл юм болно шүү дээ. За ёстой үгүй шүү. Гэт яг тэн дээрс би ийм юм л босч ирдэг байхгүй. Түүнээс ш би хэрвээ ганцаараа ганц би байсан бол ядаргаа тэгвэл мөрөөр амьдрмаар байна. Ганцхан амьдрал энэ гэсэн та наац явж байгаа. Яг гэтэл чинь өөр хөхтэй би өдний хүртэл ямар болгоцсон байна гэдэг би зүгээр бэлэн жишээгээр харагдаж байгаа. Өдрөл гаргадаг. Тэгээд өчигдөр би нэг тэрэндээ айгу гимшилтэй байдаг байхгүй юу? Айгу гимшилтэй байдаг байжсэн аа. Өчигдөр гів нэг бясалгал хийж байгаа. Энэ гимшлийг тавьж явал. Тэгээ гимшлээ ингэ тавьж явуулсан чинь айгүй гоё ингэ чөлөөлөж байгаа. Би чадлаараа хичээж байгаа. Уучлаарай би чадлаараа хичээж байгаа. Болохгүй байгаа юм айгүй их байгаа. Гэхдээ л би хичээгээд л байгаа. Яг ингэ 5-6 жил явсны дараа юм ондоол болж байна. Эхний 4 жил бол юу ч өөрчлөгдөөгүй. Мухаа хааштай хэвээрэлсэн, ууртай хэвээрэлсэн. 5 дахь жилээс чи нөгөө хүмүүс зөв буруу биш юм байна. Би буруу та бас байгаад байгаа юм байна гэдэг үлээ зөвшөөрч эхэлсэн. 5 дахь жилээс юм өөрчлөгдөж эхэлсэн. Одоо тэгээ 6 дахь жил рүү орж ийн. Тэгээ энэ жил бүр илүү өөрчлөгдөж байгаа. Би энэ зам бол хизээш дуусахгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүлээлт хүлээхээ болсон. Гэт ингээд л байна доо. Бид нар харин бид нар ингэдэг нэг таталцлын хууль гэж байдаг тийм ээ. Бид нар нэг ийм бүгдээрээ нэг хувь хүний хөгжлөө хийгээд явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд энэ нөгөө нэг манай Монгол бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн үг болвол бид нар яг эхлээд өөрийгөө засч ийж эргэн тойрныгоо засдаг юм байна гэдэг зүйлийг нэг ойлголт хийгээд явж байгаа хүмүүс. Тэгсэн чинь би сайн анзаарлаа. Сая одоо энэ 26 он гараад ингээл найзуудтайгаа ярьсан чинь бүгд л за одоо өстө нэрэ ханаа харилцахгүй болохгүй өөр хөхтэй харилцахгүй болохгүй ингээл ерөөсөө бүгдээр л одоо нөгөө өөртөө ажиллаж байгаа гэрлүүгээ орж байгаа улсууд маш их байна. Тэгээд энэ жил бол хамгийн гол нь хайртай хүмүүсийг хайртай хүнтэй хайраа өгөөд тэгээд өөртөө хүн өөрийгөө хайрлж эхэлснээр л өөрийгөө ойлгож эхэлснээр л бусдыг ойлгодог. Тэгээд яг энэ
хүн өөрийгөө ойлгоод ирэхлээр тийм ээ өөрийгөө засаад ингээд эхлэнгүүтээ би чинь хүмүүст юу өгöd байгаа юу аваад байгаа гэдгээ бид нар ч хүртэл ингээд анзаараад ухаарад ойлгоод эхэлдэг. Тэгээд би германчууд ер нь энэ ухамсарт биш гэсэн хоёр зүйл дээр их төвлөрдөг. Тэгээд яг үндсэндээ би энэ одоо нэг далд ухамсарын онол яриад яхад тэ зүгээр жишээ авахад далд ухамсар маань 95% гэдэг байгаа хэрнээ тэр ухамсар гэдэг зүйл маань 5% гэхэлэр болж өгөх нь ухамсараа дээшлүүлснээр ухамсартайгаа л альва зүйлд ханд. Ухамсар гэдгийг ард хариуцлага гэдэг тийм ээ. Энэ хорвоо ертөнц дээр хүн болж ирээд юу бүтээгээд юу буцаах бүтээж чадчих юм бэ гэд. Тэгээд би бол солигч байгаа мэргэжлэр айгу олон чиглэлээр ажиллаж байсан. Би төрхийн дараах ээжүүдтэй ажиллаж байсан. Би нэраатай ажиллаж байсан. За одоо би хөгшчүүлтэй бас ингээд тийм ээ ажилласан. Тэгээ ер нь бол нүцгэн эрен нүцгэн буцна. За тэгээ юу хийж бүтээгээд буцах юм бэ гэдэг зүйл дээр би бол маш их төвлөрдөг болохоор ер нь тэгээд баг төлхөөс тэгээ төгсгөл хүртэл ажиллаад үтсчихэж байгаа юм биш үү. За тэгээд одоо би хүүхдүүдтэй маш их талархдаг. Хүүхдээс маш их зүйлийг сурдаг. Хүүхдээ бити баг гэж басамжлаарай. Би мэддэг чи минийхаар бай гэдэг зүйлийг бид нар чинь социализмын үед ийм диктатурын аргаар одоо дарамтлуулж өссөн хүмүүс тэгээд далд ухамсараараа бити хүүхдүүдээ дарамтлах гадаараа энэ хүүхдүүд чинь өөр цаг үед амьдарч байгаа. Тэгээд миний үед тийм байсан би бодохно чи тийм байх ёстой гэл ингээл нөгөө л тэгэхээр яг тэгж байгаа зүйлээ анзаараад хүн ер нь за нөгөө далд ухамсараа ажиллаад байна уу юу болоод байна гэдэг зүйлээр л хүн ингээл үндсэн ингээл зүйлүүдийг л ойлгоод авчих хэрэгтэй байна л да. Тэгээд би бас заримдаа одоо миний хувьд бол энэ их мөрөн дөлгөөн эрдэм тундаруу гэдэг зүйлээр нэг заримдаа их мэдэм хэрэг чивд энэ хүмүүс бас өөртөө юу болоод яадаг мэдээд байгаа штэ л гэж би бас айгүй хардаг болсон. Урд нь бол би өөрөө маш их мэдэм хэрэг маш их зүйлэгдэж чадсан зүйл байсан. Тэгээд хүн яг нөгөө үндэс угсаанаасаа ингээ холдоод ирэхлээрээ гадаадад олон жил амьдраад ирэхээрээ за нөгөө ээж ав хол байгаад ирэхээрээ ах их хол байгаад ирэхээрээ хэлдэг ярьдаг хүн байхгүй. За тэгэл нөгөө өөрийнхөө хөдөлмөрийг одоо шударгаар өмлүүлээд амьдарч байгаа улс орныхоо хувьд хөдөлмөрөө шударгаар өмлүүлж байгаа л гэдгийг ойлгохгүйгээр өөрөө чадаад байна гэл ингээл нэг чадсан одоо мэдсэн. Тийм хүн явж байсан. Одоо бол үнэхээр бас л насч маань жахлаа. Нэлээдгүй зүйлийг тууллаа. Тэгээд миний мэрэгжлийн хувьд ч гэсэн амьдрал яаж эхлэхийг хардаг, яаж төгсөхийг харж байдаг. Тэгээд эргээд хэлэхэд хүн харамсахгүй амьдрах нь маш чухал шүү. Тэгээд бүр удамдаа хүн эд хөрөнгөө болвол цуглуулад нүцгэн ирсэн буцна тэр болж чухал биш. Би бас нөгөө дотоод баялагаас гадаад баялаг гэж ярьдаг тийм. Тэгээ баялаг гэдээ ярихаар хүмүүс андуураад тэр баялаг чи өөрөө бүтээгч юм шүү. Тэгээд бүтээгч энд миний аавын бас л надад сургамж нөлөөлөл л да чиний сурсан зүйлийг сураар болж болохгүй чиний сурсан эрдмийг хэн ч авч чадахгүй гэдэг зүйлэл би яг үндсэндээ бимийг сурчхаа. Тэгээд мөнгөгүй болсон ч гэсэн тэр сурсан зүйлээр эргээд хүн хизээд амьдарч болно гэдэг зүйлийг л за тэгээд нас ахаад ирэхээр тийм ээ бас энэ дандаа нэг чадaltaй явах юм шиг энэ нас өтлөөд өөр хүүхдэд асруулах, тойлуулах энэ зүйлийг авч чадахгүй байгаа учраас өөрөө хүүхдэд хангалттай хайр хүснэ үү. За тэгээд ээж ав болчлаа гэхээр хайр нэхэх нь одоо зөв үү? Заавал хүүхдээс хайр нэхэд ах юм уу? Өөртөө эхлээд нэг хайртай байж чухал. Энэ хайр гэдэг зүйлийг л энэ дотор энэ зүрхэндээ орших нь л хамгийн чухал. Тэгээ хайр байгаа цагт хайр оршоо тэр зүрх хизээд ундарч идэг. Хайр төгсөлгүй. За тэгээ би бол эхийн хайр. За тэгээд эцгийн хайр өг эмээ өвөгийн хайр гэдэг зүйлийг бол би ээж аваасаа авсан. Өвөг хайр би маш их мэдэрдэг. Тэгээд надад тийм эрэгтэй хүний тэр бас эрчим энерги маш их чухал байдаг. Би маш их мэддэг. Тэгээд бид нар үнэхээр л
хайр гэдэг зүйл дээр л төвлөрчүүлнэ. Хайрын дутамжтай хүмүүс нэг хайргүй юм шиг яваад байгаа бол нэг дотоод руу нэг өндийгөө харах нь маш чухал байдаг тийм. Тэгэл Одоо хайрын гуйлагч байж хэлсэн профи байсан хүний үүднээс хэлэхэд хайр гуугаад байгаа бол хайр ингээ гуугаад яваад байна гэдэг чинь өөрөө доторх байгааг мэдэхгүй байхгүй. Гэтэл хүнээс гуугаад тэрийг бол дүүрэгдэх сав биш ээ. Тэгээд дотор байж тэр дотроосоо олох юм байлээ. Тэгээд дотроосоо олцсон чинь би өөрөө айгу хайр дөрөв хүн болцсон. Нөгөө өмнө нь би чамд ярьчихсан шүү дээ. Хүүхдээ хараад сартаа 2003 удаа л миний хайр хүрдэг. Тэгвэл надад тийм мэдрэмж юусоо байдгүй гэж ярьчихсан шүү дээ. Тэгсэн чи одоо хүүхдээ харахаар хайруулээ, хүрээл, тэрч аваад, хүнсээл бид өмнө тэгдэг ээжүүдийг хараад ямар амин ялуу юм. Яа гэдэг ингээд бараг л тэхэн халдгүй. Ямар сони ингээ аюу гайхаад идэг байсан чи. Яг өөрөө тийм болцсон. Тэгэхээр хайр бол ингээ дотроос ундаг тийм байлээ. Хүнээс хайгаад байх. Хүнээс хайх биш, хүнээс гуйлагчлах биш. Өөрийнхөө дотроос хайх юм байлээ. Дотоод л холбогдох юм байлээ. Тэгээд тэр нөгөө нэг юм бүрэн дүүрэн гэдэг мэдрэмж чинь тэндээс гарч ирж юм байлээ шүү дээ манай. Тийм. Тэгэд манайхан бас нэг юм хайрын хилэмж гэж нэг юм байдаг л та. Энийхээ өөрхөн хайрын хилэмжийг аягуусаа ойлгох хэрэгтэй. За жишээ нь нөхрөөсөө одоо хайр нөхөр нь ингээл халамжлаад бэлэг авч өгөөл ахт чинь надад хайртай гэж хэлсэнгүү гээл би ч одоо нөхрөөсөө маш их бэлэг авдаг хүн байлаа шүү дээ. Цэцэг авдаг хүн байлаа шүү дээ. Тэгэл станараа нөгөө хайртал гэж хэлдэг үгийг л сонсгоод хайртал би надад хайртай гэж хэлэхгүй байна гэл одоо тэгээд анх нөхрөөсөө ингээд маш том ингээд цаас дээр биччихсэн. Одоо би тэрийг одоо хатгалдаг. Би чамд бүхнээс илүү хайртай гэсэн тэр захиагаа аюу хатгалдаг. Тэгээд өөртөө танилцаад явжсэн чинь би ч өөрөө нөгөө их нээлттэй маш их ярьдаг. За тэгээд ингэсэн чинь хайртай гэдэг үгийг л аюу сонсгоод байсан юм байлээ. Тэгээд бэлэг авч хурд чи тэр хайрыг мэдрээд байна уу? Эсвэл бол одоо хүрэлцэхээр ингээд тийм ээ хайр гэдэг ингээд тэрвэрлэхээр хайр гэдгийг мэдрэх гээд байна уу гэдэг дээрээ өөрөө бас олж таних хэрэгтэй. Энэ дэр ерөөсөө л хүн өөртөөгаа л одоо маш их танилцаж өөрийгөө л таньж мэдсэн цаг бусдыг таньж эхэлдэг. Бусдыг ойлгож эхэлдэг. Тэгээд би өөрийгөө бол энэ хайр гэдэг зүйлийг хилэмжээр юу яг л хүмүүстэй ярилцчиж ойлголцож байгаа болохоор миний хайрын хилэмж бол хэл яриа юм байна гэдэг зүйлээ би өөртөө тодорхойлж ирсэн. Тэгээд бүсгүүчүүд минь тэгээд хайрын хилэмж гэдэг би ямар хайрын хилэмжтэй юм бэ гэдгээ бас ойлгочих юм бол энэ дээр тэр ойлголцоход нөгөө хайраа авахд амархан болох юм байна тий. Авахд амар өгөөд байгаа энийг бид нар чамлаад идэг байхгүй юу? Яг л өөрөө ойлгохгүй байгаа юм чи юу гэсэд байгаа ойлгохгүй байгаа юм чи. Тий. Нөгөөт нь ингэ зүрт тавих гэдэг байхгүй. Нэг нь англиар хэлээд нэг нь монголоор ярихаар нөгөө ойлгохгүй ингээд байгаа. Тэгээд манай нөхөр болохоор хайраа болоод халамжаар илэрхийлдэг. Тэгээд зарим хүмүүс хүүхнүүд хараад шээс халамжтай нөхөрдөг. Үе тэр чинь халамжтайтай биш тэр чинь хайраа тэгж л илэрхийлдэг юм байна. Тэр одоо би нөхрийнхээ хайрыг голж байгаа юм шиг л дээ хамгийн гол нь. Өөрийнхөө хайрын хилэмжийг ойлгох нь бас маш чухал байдаг. Тэгээд тэр өгч байгаа хайрыг ер нь байгаа зүйлдээ одоо сэтгэл ханах, талархах тэгээд тэр хүний хилэмжээр нь бас эргээд ярих тэр маш надад чухал зүйл л дээ. Тэгээд одоо би энийг ойлгож гиснээрээ бас энэ намайг халамжлаад байгаа хүн надаас бас хайр халамж өсөж байгаа байхаа гэдэг ер нь 26 онд бол ер нь одоо гэр бүл үр хүүхэд хамгийн хайртай хүмүүстэй хайр халамжаа үзүүлэх, халамжлах гэсэн энэ хайр гэдэг зүйлийг л маш их түгээх учиртай байгаа даа. Тэгээд манай Монголын ард түмэн бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн зүйл маань энэ манай төр зурж байгаа хүмүүс маань өөрөө эхлээд бие зассан хүмүүс юм уу гэдэг зүйл дээр л ер нь анзаарах болчиход байгаа нь. Тэгээд ер нь энэ бие засаагүй хүн төрд гараад болол төрийг удирдах чадахгүй. Юм айгу жижиг зүйлээс эхэлдэг. Хүн эхлээд өөрийгөө удирдах чаддаг болчоод дараа нь хүн гээд тодорхой удирдах сурчаад дараа нь энэ жижиг зүйлийг хийж чадсан байхад том зүйлийг хийж чаддаг юм. Ерөөсөө л үлгэр загвар энэ байгаад байгаа. Тэгээд л ингэж одоо хоёлаа ингээ чамтай одоо чи Монгол явах гэж байгаа шүү дээ тий.
Тийм би одоо Манай подкастын маань үзээд хүмүүс бас холбогдъё гэж чи ч болохоор яг ингээд нөгөө онлайнаар биш яг биеэрээ ингээд сууж иж нөгөө юм хийдэг штэ, хувьсаа хийдэг штэ тий. Тэгэхээр чамтай ер нь яг яаж холбогдох юм? Би чиний фэйсбүүкийг тавьчих юм уу? Монголд очихоор утасны дугаар байгаа юм. Миний Facebook хаягийг тавьж болно. Миний Facebook хаяг Түмэн шиг хоо гэдэг латинаар бичсэн байгаа. Тэгээд надад найзаа хүсэлт яа. Би над руу маш их найзаа хүсэлт ирдэг. Би тэгэл найзуудыг харж байгаа л одоо яагаад гэвэл би бас нэг хакер адрес бас болгоомжлоод байдаг. Тэгээд миний Монгол дугаар чи юу лээ? 88 63 51 19 гэсэн дугаар барьд юм би Монголд очихоор. Тэгээд миний дугаарыг ч бас тавьчих болно. Хизээ очих чаа. Одоо цагаан сар болох гэж байна. Тэгээд аавынхаа цагаан сарыг одоо хийх нь хэрэгч дөрөвтэй. Цагаан сарын дараа гэсэн баримжаатай юм тий. Тэгээ 3 сарын 1-ээс надтай бас холбогдож болно. Тэгээ би 5 сар өнгөртөл ер нь Монголда 3 сараас илүүтэй хугацаагаар Монголда байна. Тэгээд одоо сурсан чадсанараа ингээд блогтой яваад хичнээн ингээд нөгөө өөрөө хичээд суугаад ч гэсэн тэр блогыг хүн өөрөө гаргаж чадахгүй. Гэхдээ би энэ зүйлийг одоо нэг зүйлийг би маш их сурсан зүйл гэхээр тус гэж юу юм бэ гэдэг бол тус бол хүнд мөнгө өгөх биш. Үнийг эд материал зүгээр майг өгчих биш. Тус гэдэг маань юу гэхээр загасыг өгөх биш. Загас яаж барьдгийг зааж өгөх нь маш чухал. Тэгээд одоо багшаас сурсан энэ одоо мэдлэг эрдэмээ өөр хүмүүст одоо бас зааж өгье гэж бодож байгаа. Тэгээ би бол ганцаараа бол одоо хичнээн хүн засах дээ. Тэгээд энэ зүйлийг засчих юм бол би бол энэ коуч гэсэн нэр айгүй ингээд сүүлдээ нэр хүндээ алдаад эхэлж байгаа юм л да. Гэхдээ би бол энэ коуч гэдэг мэргэжилтэй хүн маш олон байх төдий ч нэлэн одоо маш их хүмүүстэй ингээд ажиллаж болно. Задрах хэрэгтэй байна. Маш их сэтгэлийн шарахтай, гацаатай. За тэгээ одоо сүүлдээ бүр сэтгцийн өвчин гэдэг бол сэтгцийн өвчин гэдэг бол одоо үнээр газар өвч байна. Тэгээд би Герман улсад амьдарч байгаагийн хувьд яах өөрөө одоо хөгжил дорой буруу орноос ирж исэн болохоор миний мэргэжил сорилгч болохоор би хөгжил буруу орны өвчлөлт байдаг. Одоо хөгжил өндөртэй орны өвчлөл юу байдаг юм гэж харж байхад бол сэтгцийн хөгжил өндөртэй орн сэтгцийн өвчин маш их байдаг гэсэн бол одоо энэ бүр одоо хаасаагүй бүр юу ажиллаа штэ. Их түгээд бүр маш их асуудал болчлоо. Энэ бас техниктэй холбоотой энэ утасны тийм ээ цэцрэг энэ зүйлүүдтэйгээ бид нар зөв харьцаж чадахгүй байгаа даа маш ингээд олон зүйлээс хамааралтай болчиход байгаа. Урд нь архины хамаарал гэдэг юм бол одоо энэ утасны хамаарал гэдэг ингээд айгүй олон зүйлүүд байгаад байгаамаа. Тэгээд ер нь бол сэтгцийн өвчин гэдэг аюу хэцүү. Ер нь сэтгцийн өвчин гэхээсээ илүү хүмүүс бас нэг нарцист гэж яриад байгаа. Нарцист хүү өөрөө нарцист эсвэл нарцист хандлагатай юу гэдгийг бид нар бас өөрөө аюу таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд тийм хүмүүс маань айгүй маш их байгаад байна. Тэгээд сэтгцийн өвчтөд харахад ингээд эрүүл байдаг. Тэгээд ингээд нөхөл гаргатан ингээд хүн харахад нэг ингээд нэг юм функционал хүн байгаад байна шүү дээ. Тэгсэн чинь доторх нь тэрчээрээ харлжсан, доторх нь бүгд сэтгэлээр шавтай. Тэгээд өөрөө бусдыг өвдөгдөг тийм ээ. Ийм хатуурчсан ийм айгу хайрын дутмагшилтай хүмүүс ч хүнээс хайрал тэгэхээр тэр хүмүүсийн ерөөсө бид нар тэр хүмүүсийг ойлгож харах хэрэгтэй байгаа. Хайр дутцсан хүнээс хайр нэхэд байгаа хайрын дутмагшилтай л хүн гэдэг юмыг бас нэг жоохон хөнгөнөр аваад үзчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд ч тэр хүний чинь ерөөсө муухайгийн муухай болгоод аимшигын болгоод ингээл тэгэл би бас энэ дэр анх ер нь зөрчилдөг байсан. Хол бай тэр хүнээс хол бай гэдэг. Тэг бүгдээрээ хол бай гэдэг тэр хүнийг хаяа явуулдаг хин тэр хүн туслах юм. Тийм ээ Герман тасдагдаг байхгүй нөгөө хохирогч бүгдээрээ цагдаагийн араас гүчих юм бол хохирогчтой юм үлдэх юм бэ гэдэг асуулт байдаг байхгүй. Хин тэгсэн яасан хин энэ хүнийг ингээд зогчоо алж одоо гэмт хэрэгтэй юм бай гэл нөгөө гэмт хэрэгтнийхээ араас гүчдэг гэсэн чинь хохирогчтой үлдээд байдаг юм байна. Тэгээд би тэрэн дээр ч гэсэн бас бодож ирсэн бүгдээрээ л тэр хүнийг муухай гэдэг гэж харахаас илүү тэгээд тэр хүнийг ойлгосоо яагаад юм болчихоо гэдэг дээр нь ойлгоод бас нэг тусламжийн гараа сунгах байх хэрэгтэй гэдэг зүйлийг л ер нь бас нийт монголчуудаа
нийт одоо хүн төрөлхтөнд хэлэхэд л энэ байна да. Тэгж л ойлгож байна. Тэгвэл хоёлаа би нэг юм асуух гэж амарч тэгээ тэрийг яриад дуусгая. Жиж нөгөө энэ ховсын арга Германд сурсан шүү дээ тий? Тэгсэн. Одоо маш их зүйл нас сурлаа. Анхлан л нөгөө хөрөнгө оруулалт өөртөө хөрөнгө оруулалт гэлсэн чи. За өөртөө хийсэн хөрөнгө оруулалтаа бодлоо. За тэгээд маш их сургалтууданд суусан байна. Маш олон багш нарыг одоо багш нарт шав орсон байна. Тэгээд сая бас нэг сургалтанд явсан. Тэгээд хоёлаа тэрнийхээ тухай дараагийн юм дээр ярих үү. Тэг болохоор бас нэлээд л одоо удаа ярьчлаа. Үзэгч сонсогчд маань бас үзэж сонсоход эхлээд нэг сэдвээр яриа гэж бодож байна тий. Тэгээд дараагийн сурсан юм маань болохоор би Германы Liebschaft Pracht гэдэг одоо хөдөлгөөн заслаар яаж өөртөө сэтгэл зүйтэйгээ өөрийнхөө эрчим энергитэйгээ ажиллаад энэ өвдөлт гэдэг зүйлээс яаж салах вэ гэсэн энэ зүйлийг бол сурсан. Сая бас сураад тэгээд одоо бас энэгээр ажиллах гэж байгаа. Тэгээд одоо нөгөө сэтгэлийн застаг байснаа одоо нөгөө одоо биелүү ногч байгаа юм биш үү тий? Би сэтгэлийн давхар байгаад одоо тийм анхам чиглэлүүг орж байгаа юм байна. Яг л би өөрөө нөгөө нэг ингээд за сэтгэлийн сэтгэлийн энэ нөгөө сэтгэл хөдлөл маань эрчим энерги махан биен дээр суучт юм байна гэдэг ойлгоход бол өөрөө энэ чинь миний ойлгоцсон зүйл шүү дээ. Тэгвэл энэ махан биен дээр суусан зүйлийг бас хөдөлгөөнөөр буюу заслаар засаж болдгийм байна. Хүн бол мөнхийн хөдөлгөөнд байж иж хүн эрүүл байдгийм байна. Тэгээд хөдөлгөтөө зөв хөдөлгөөнийг хийдэг юм байна гэдэг зүйлийг хүмүүс йога хийгээл ангиж хахад сонголтыг хийгээд байгаа. За харин тэр гарн дээр зогсоод ингээд байгаа юу гэдэг маань бол нөгөө тэр булчин өөрөө тамиртай байх одоо хүч чадал гэдэг зүйлийг бид нар бас мэдэх сонголт бол ганцаараа хангалтдаггүй. За тэгээд булчингаа чангалаад ирснээрээ энэ бидний одоо яс тулгуурын эргэтэн нөлөөлдөг юм байна, үе мөчөд нөлөөлдөг юм байна гэдэг зүйлийг л одоо сая сурлаа. Тэгээд ясан дээр одоо остеопоросо гэж хэлдэг ясан дээр цагуудыг дарж өвчнгийн намдах буюу. За тэгэл тэр үнтэй нэг л ажилландаа дараа нь тэгэл тасгалын заагаад өгөөд сэтгэлтэй нь чажлаад биентэй нь чажлаад тасгалын зааж өгөөл явуулах юм тий. Тийм тэгээд одоо бол цогц бол. Тэгээд миний өөрийн мэрэгжил чинь би чинь бас асаргаа маань ер нь яадаг вэ би хүмүүстэй ажиллахдаа одоо асаргааг энэ махан биеийн ачаалж торддог. Тэгээд сэтгэл зүйтэй ч би бас ажилладаг. Тэгээд энэ бол яг үнэхээр зүрх сэтгэлийн ажил. Би чинь бас уг нь Хятадгаар сурсан шүү дээ. Тэгээд би өөрөө хайж уссаар байгаа. Тэгээд яг л энэ зүйл дээр л одоо төвлөрч байгаа. Одоо бол би ээлжийн ажилд яваад гэхээс илүүтэйгээр бас сурсан мэдснэ. Өөртөө хөрөнгө оруулсан зүйлээ одоо бусдад бас түгээж сургаад заагаад өгчинсан гэдэг зүйлийг л бодож байна да. Яг л миний энэ ховсын энэ сэтгэлийн шарах тайлах гэдэг зүйл маань маш их чухал юм байна гэдэг зүйлийг сарнаагаас харсан. Одоо тэр ихчээс олон найзуудаас өөрөө бас олон одоо германчуудтай ажилласан тэр зүйлээс маш их манай эндхийн чинь тэгэл юм болохоор хишгийн амар ойл бол уцтагч шүү дээ. Одоо тэг хажууд байгаагийн хэрэг юу илээ уулцъя. Тэгээд айгүйх баярлдаг шүү. Миний нэг одоо бас нэг хичээнгүлэн чармааж ирсэн зүйл одоо суралцсан зүйл одоо нэхэлгүй боцолгүй хайрыг л өгье гэж бодсон. Яг бол урд нь хүмүүст өөрөө хүсэж тусалж чаад тэгээд араас нь айгүйх юм ярьдаг хүн байсан байсан. Би туслаад тэгээд тэр тухайн үедээ тэр мөнгө цаасны асуудлаа тэгэл аваад тэрийг их баг гэлтгүй. Хамгийн гол нь тэр сэтгэлийн хөдлөг гэдэг зүйлийг л хийх юм чухал юм байна гэдэг зүйлийг л би бол одоо ойлгосон доо. Тэгээд за өстой гоё яриа боллоо. Хоёлаа дараа нь нөгөө нэг тэр хөдөлгөөн заслаарай яри. Тэр одоо бүр надад аягүй чухал болчиход байгаа юм. Яа тэгэхээр би нурууны асуудалтай чи 5 жил йог хийхэд асуудлаад үнэн гоё ойлгосон аахгүй. Тэгсэн чинь яг одоо чиний яриад байгаа нөгөө дандаа ингэж сунахаар энэ булчин өвдөд энэ булчин жоо гэмтцэн тэгээд тэрнээсээ болоод би нөгөө болсон чинь уг нэг жоохон болчаал би хийнэ гэж одоо хэдэн жилч болчих.
Тэгэд йог хийхдээ яг ер нь бол бүх йогийн хийдгүү яг өөрийнхөө асуудал тохирсон юмнууд ингээ биеэ мэдчихэж чад солио хийчихдэг гэсэн. Хамгийн гол нь манайхан ч гэж одоо хүн ерөөсөө зөв хөдөлгөөний хийдэг юм байлээ. Тэгээд хамгийн гол нь бас тогтмол буюу тууштай хийж чадах юм бол миний сурсан юм бол өглөөд нэг 15 минут юм уу 20 минутлын зөв хөдөлгөөнөө хийчих юм бол тэгээд тууштай хийчих юм бол сарын Надыг хараа. Монголд байхад манай найз тэгж ярьжсэн байхгүй. Хинэн ч үлээ Германы нэг нь хөдөлгөөн заслын ном байсан. Германч хөдөлгөөн заслын айгүй сайн юм байлаа. Тэр нэг их чинь герман хэлтэй тэрийг уншиж чад хөдөлгөөн хийсч үнэхээр тасалсан гэж хэлсэн. Одоо яг сая чиний ярьсан удаан хийсэн. Өдөр болгон удаан гэхдээ удаан хугацаанд нэг цөөхөн минутаар өдөрт нөгөө 1-2 цаг жим рүү явахгүйгээр. За тэгээд энэ бол дараагийн ярианы сэдэв байлаа. Баярлалаа манайхаа. Баярлалаа хайртай шүү. За